Өнөөдрийн ярих ном бол Альберт Фёдор Достоевскийгийн Гэмт хэрэг ба Ял шийтгэл. Энэ ном яагаад сонгодог зохиол гэж тооцогддог вэ? Яагаад 1866 онд бичигдсэн хэрнээ өнөө хүртэл дэлхийд даяараа хэдэн зуун сая хүн уншаад энэ номыг хүн төрлөختний түүхэнд бичигдсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг номуудын нэг гэж зүй ёсоор тооцдог вэ? Гэхдээ мэдээж хүний сэтгэл зүй, сэтгэлийн гүн рүү, тэр хүний сүнслэг рүү нь яг зоригтойгоор, бодтойгоор мэдрэхүйц хэмжээнд орж бичиж чадсны холоо гэж боддог. Хоёрдугаарт гин буруугийн мэдрэмж, сэтгэлийн шанал, ёс суртахуун гэдэг бол хизээч хуучрахгүй, бидний амьдралаас хизээч алга болохгүй ийм сэдвээр бичигдсэн учраас сонгодог зохиол гэж тооцогддог болов. За номынхаа үйл явдал руу орохоос өмнө бүгдээрээ Фёдор Достоевский зохиолчийнхаа амьдралын түүхтэй танилцсанаас зүй юм байна гэж би бодсон. Яагаад тэгэхээр энэ номыг тэгжиж илүү сайн ойлгох юм шиг. Яг яагаад зохиолын гол дүр нь зарим нэг шийдвэрүүдийг гаргаад байна гэдгийг зохиолчийн амьдралаас нь ойлгох юм шиг. Энэ хоёрыг буюу одоо зохиолчийн амьдрал, номын үйл явдал хоёрыг нийлүүлснээр энэ зохиолыг илүү утга төгс ойлгох юм шиг санагдсан. Фёдор Михайлович Достоевский гэдэг хүн. За би бас орс нэрүүдийг буруу хэлчихэж магадгүй. Тийм болохоор төрүүлээ доочлохгүй. Ер нь орс нэрүүдийн өргөл тентэр нь бас миний одоо бодож ирсэн жоохон өөр газараа байд юм байлээ. Ямар ч тач Достоевский 1821 онд Москва хотод төрсөн. Аав нь бол цэргийн мэс заслын эмч хүн байсан. За нэлээд догшин ширүүн одоо зантай. Ээж нь болохоор чинэлэг худалдаачны охин байсан. Ээж нь бол аавынх нь яг эсрэгээр нь илүү тийм илдэг зөөлөн зантай хүн байсан юм байна. За тэгээд Достоевский харваас ингээд нөөс хэтний гэр бүл төрсөн болохоор ч тэр юм уу те багаасаа бол яг юм Оросын балын гадаадын үлгэр домгуудын одоо номоор дамжуулаад хамгийн анх уран зохиолын ертөнцийн танилцсан юм байна. 1837 онд буюу Достоевскийг 15, 16 орчим настай байхад нь ээж нь сүрээ өвчнөөр нас бараад Достоевский аавынхаа хүсэлтээр цэргийн инженерийн сургууль сураад за инженерийн чиглэлээр сурч төгссөнийхөө дараа инженерийнхаа чиглэлээр бас нэлээд хэсэг хугацаанд ажиллаад за энэ хоорондоо болохоор өөрөө нэмэлтээр юм орчуулгын ажлууд хийдэг байсан юм бэлээ. За тэгээд Достоевскигийн амьдралын ингээд хамгийн мөнгөтэй төрхтэй боломжтой одоо сайн сайхан үе нь бол яг энэ инженерээр ажиллаж исэн. Хажуугаар нь одоо орчуулга хийж хаасал хийж исэн гэж хэлж болох. Тэ энэ үеинд байдгаа гэж миний одоо уншдаг их сурвалжуудад дурдсан байгаа юм. За тэгвэл Достоевский бол сургуулиуд төгсөөд өөрийнхөө тэр ном зохиол бичих одоо уран зохиол гэдэг тэр ертөнцийг хайрлсан тэр сэтгэлээ бол орхиогүй. Тийм ч болохоор 24 настайдаа хамгийн анхны өөрийнхөө уран зохиолын номыг, романыг бичсэн нь Poor Folk гэдэг англиар тэгээд монголоор бол ядуу хүмүүс гэж орчуулж болох байх гэж бодож байна. Энэ зохиол нь гарсан даруйда уншигч шүүмжлэгчдийн анхаарлыг татаад ер нь бол яг олонд хүрч чадсан юм байлээ. Энэ зохиолын хаачаар Достоевский амжилтанд хүрч Оросын одоо шинэ уран зохиолын үеийн залуу гоц авьяастан гэж нэрлэгдсэн хамгийн чухал нь тухайн үед өөрийнхөө ажиллаж амьдарч исэн Санкт Петербург хотод байдаг одоо зохиолчдын нийлдэг юм бүлгэм, уран бүтээлчдийн бүлгэмүүд ааш хоорондоо найзалж дотн нөхөрлөдөгтэй. Тэр бүлгэмийн гишүүн болох боломжийг энэ ном хэвлэгдснээрээ одоо олж авсан байна. Одоо 20 хэдэн наснда бол ядуу хүмүүсийг хэвлүүлсэнийхаа дараа хэд хэдэн бас уран зохиолын ном хэвлүүлсэн боловч тэд нар бол бүгдээрээ ядуу хүмүүс шиг хэмжээний амжилтанд хүрч чадаагүй. За тэгээд Достоевский нэг онцлог нь болохоор бүр яг хамгийн анхны ном ядуу хүмүүсээс эхлээл ерөөсөө яг ямар нэгэн үйл явдал, номын адал явдал гэхээсээ илүүтэйгээр дөрүүдийнхаа яг дотоод тэр сэтгэл зүй рүү илүү анхаарч орж дүрээ хөгжүүлж юм уу бичдэг байснараа илүү онцлог байсан юм байлээ л дээ. Одоо жишээ нь Гэмт хэрэг ба Ял шийтгэл гэхэд бараг 500 гаруй хуудастай зузаан ном. Гэхдээ үйл явдал гэхээр тийм сүртэй амар үйл явдал байхгүй. Харин дөрүүдийн тэр сэтгэл зүй харилцан яриагаар дөрүүдийгээ л илүү гаргаж ирэх гэсэн ийм хөө ном байсан. Зохиолч маань 1847 оноос болохоор тухайн үедээ Оросын Кант засгийг шүүмжилдэг тийм ном уншаад одоо хилэлцүүлэг мэтгэлцэн зохион байгуулдаг бүлгэмд ирсэн орсон. Одоо ер нь бол тэр Санкт Петербург хотын тэр уран бүтээлчдийн бүлгэм, ер нь уран бүтээлч гэдэг чинь яг нөгөө нийгмийнхаа хөгжлийг түүчилж авдаг хүмүүсийг ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг тийм хүмүүсийн бүлгэмд нэгдээд цаашлаад ерөөсөө засгийн газрын эсрэг хууль бус пропаганда энэ төр явуулдаг нууц бүлгэмд орсон байгаа юм. За тэгээд 1849 онд буюу одоо 28 настайдаа бол яг энэ бүлгэмийнхаа гишүүдийн хамтаар Кант засгийн зэргүүдэд
цагдаа нарт боривчлагцсан. Шоронд 8 сарыг өнгөрөөсөн гэж байгаа юм. Энэ хугацаанд бол Достоевский болон түүний одоо нөхдөд эсрэг шүүх хурал болсон. Эх орноос урвсан гэдэг ийм цаазаар авах ялыг Достоевский болон одоо тухайн бүлэгмийн гишүүдэд оноосон байдаг. 1849 оны 12 сарын 22-ны өдөр Достоевский болон түүний нөхдийг цаазаар аваачаар буюу одоо буудаж хороох шийдвэр гараад нэг юм талбай дээр аваачаа зогсоосон байгаа юм. За бүгдийг нэгнүүл зогсоогоод сүмийн юм санваартан ирээд одоо нас барахаас өмнө хийдэг юм ёс тэр зан заншил үйлдэлээ хийснийхаа дараа тэр бүх хүмүүсийн одоо нүдийг нь боогоод буу цэнэглээд яг л одоо ингээд буутахад бэлдээд эхэлж ийсэн яг бууныхаа гохыг дарахын өмнөх яг тэр эцсийн мөчөд гинэт одоо хаан өөрийнхөө элчийг илгээгээд тэнд байгаа бүх хүмүүст өршөөл үзүүллээ. Оронд нь тэр хүмүүсийг 10 жилийн хугацаатай Сибирь рүү хүнд хөдөлмөр эрхлүүлэхээр цөллөө гэсэн ийм шийдвэрийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл Достоевский яг үхэл амьдралын тэр заагаас эргээд ирсэн ийм хүн байгаа. Энийг сонсоод Достоевскийд хамгийн түрүүнд төрсэн мэдрэмж нь өөрөө одоо хожим бичүүлдээснээр бол амьдралыг маш их юм хайрлах, амьдрч үлдэхийг хүсэх тийм мэдрэмж төрсөн гэсэн байсан. Тэнд байсан гэтэл нэг хүн шууд галзуурсан байхгүй. Өөрөөр хэлбэл энэ ийм амир хүнд траума одоо сэтгэл зүйн тийм угаасаа ямар айлг авах тий. Хожим нь л энэ хүмүүс мэдсэн юм байлээ. Тэдний буудаж алах гэжсэн чинь хаан элчээ явуулсан хэрэг биш. Анханасаа ийм одоо зохион байгуулалттай анханасаа ийм төлөвлөгөөтэй байсан юм билээ. За тэгээд Достоевский бол Сибирь рүү хүнд хөдөлмөр эрхлэхээр цөллөгт явж байгаа. За тэгээд цөллөгийн талаараа яг цөллөгөөсөө буцаж ирчээд 10 жилийн дараа одоо буцаж ирчээд ном бичсэн байдаг. Өвлөн нь бол бүр тэсгэм хүүтэн, зун нь айгам халуун тэсгийн аргагүй. Тэгээд тэдрийг бүгднийг ингээд нэг жижигхэн амбаарт зай завсаргүй шахаад унтуулдаг. За тэгэл нөгөө бөөс мөөс хачиг өөрөө тэнтэй тэр бүх зүйл бол бүр утаалдсан маш хүнд хэцүү байсан талаар бол бичиж үлдээсэн байдаг. Цөллөгт байх хугацаанд Достоевский унаж татдаг өвчтөй болсон. За 4 жил Сибирьт хүнд хөдөлмөр эрхэлснийхаа дараа Достоевский 6 жил одоо цэргийн албанд албадлагаар цэргийн алба хаахаар болсон юм билээ. Зарим нэг их сурвалжаас яг уншиж байхад энэ 6 жилдээ бас Монголын яг фронтод цэргийн алба хаасан. Тэгээд 6 жилийн дараа Орос руугаа буцсан гэж бичсэн байсан. Тэгэхээр бас надад аягүй сонирхолтой санагдсан. 1854 онд буцаад Орос руугаа буцсан 38 настай да. Достоевский яг өөрийнх нь бичснээр бол өөрийнх нь дараа найз нөхдөд ярьснаар бол энэ 10 жилийн ял за тэр дундаа яг Сибирьт хүнд хөдөлмөр хийж өнгөрөөсөн 4 жил бол энэ хүний амьдралыг хар хүнсгийг бүх зүйлийг өөрчилсөн гэсэн байсан. За энэс өмнө бол нөгөө Достоевский чинь уран бүтээлч хүмүүстэй илүү их нийлээд өөрсдөө нэг нийгмийн сэхэтэн гээд тэр ч утгаараа зөв бусад энгийн ардаас жилчин ангийнхнаас илүү дээр хүмүүс энэ гэж өөрсдөө үздэг байсан юм байна л та. Тэгэнгүүт тэр үслээсээ Достоевский шууд татгалцсан энгийн ард түмнийг илүү хүндэлдэг болсон. За үүн дээр нэмээд шашинтай болсон. Оросын ортодокс шашин гэж байдаг юм байна. Тэгэнгүүт Достоевский болохоор өмнө шашинд нэг тэмдэгддэг энэ төр байгаагүй. Яг энэ хугацаанд бол энгийн ард түмний одоо шашаан гэдэг үүднээс ортодокс шашинд итгэж судалж эхэлсэн юм билээ. 1857 онд Достоевский сүрээ өвчтөд нэг бэлэвсэн эмэгтэйтэй гэрлээд энэ бол анхных нь гэрэлт нь байсан. За энэ үед бол цөллөгөөсөө буцаж ирээд 3 жилийн хугацааг өнгөрүүлсэн байсан. Энэ гэрэлт нь бол маш аз жаргалгүй хэцүү амьдрал байсан. За гэхдээ эргчлөөтэй болоод цөллөгөөсөө буцаж ирээд одоо хайр дурлал гэр бүлээс гадна хамгийн их хийсэн зүйл бол мэдээж зохиол бүтээл рүү орох. За цөллөгт яг Сибирьт байхдаа л зөвхөн шинэ гэрээгээд Христийн шашны ном байдаг. Тэр номыг л уншихыг зөвшөөрдөг. Өөр юу ном унших те ер нь гадаад ертөнцтэй харилцаа холбоо барих одоо ямар ч боломж байхгүй тийм байсан. Тэгэхээр яг би бодсон л доо тэр 10 жилийн хугацаанд 4 жил 6 жилийн цэргийн алба энэ хугацаанд энэ хүн бол ерөөсөө бүх энэ зохиол бүтээлээ тархин дотор айл хэдийн ингээд бодоод тийм бясалгацсан ч юм уу те угаасаа яг өөрийнхөө уран зохиолын дуу хоолойг бичиж биш бодоод айл хэдийн үүсгэсэн байсан ч юм шиг. Тэгэж надад санагдсан. Ер нь бол яг хүн тэгдэгчтэй ингээд нэг ажлыг ч юм уу нэг хийх ёстой зүйлийг толгой дотор эргцүүлээл бодоод яваад байдаг. Тэгж байгаа тэрнийх нь хариулт нь өөр ингээ аян давраа гарчдаг. Яг л тийм зүйл болсон болов уу гэж бодоод байгаа юм. Ном зохиолуудаа ерөөсөө яг өөрийнхөө амьдралаас тэр дундаа цөллөгт байсан амьдралаас эхний хідэн зохиолууд дээр
айгүйх оруулж өгсөн. 1864 онд 33 тахтай юм уу газар доороос бичсэн тэмдэглэл гээд бас нэг алдартай ном нь байдаг. За энэ ном бол бичсэн юм лээ. За тэгээ мань хүн бол 1860-ад оны ихэнх үеэс ер нь мөрөөдө тоглоомд асар их донцсон. Мөнгө хүлэгчдээс их хэмжээний мөнгө зээлээд мөрөөдө тоглоом тоглоод өрөнд ороод за тэр мөнгө хүлэгчдээс зугтахын тулд байн баруун Европ руу аяух явдаг байсан. Тэр дундаа Швейцар, за Германд бол ер нь нэлээ их байдаг. Германаар нэлээ их аялж исэн юм байлээ. За энэ үед нь болохоор өөр зээлэндээ баригдсан Достоевскийд нэг хэвлэлийн компани санал болгосон. Тодорхой хугацаа өгөөд энэ хугацаанаас дотор нэг зохиол бичээд өгөөч. Тэгэх юм бол нэлээ их хэмжээний урьдчилгаа цалин болон одоо сүүл цалин өгнө. Гэхдээ энэ хугацаанд тэр номоо бичиж өгч амжихгүй бол таны бусад бичсэн зохиол бүтээлийг чинь 9 жилийн турш манай хэвлэлийн газар ямар нэгэн байдлаар royalty гэж артагтай төлбөр мөнгө өгүүлэхгүйгээр үнэгүй хэвлэнэ гэсэн тиймэрхүү гэрээ байсан юм шиг байгаа юм. Тэгээ яг нөгөө хэвлэлийн газар нь бол Достоевский ингээд мөрөөдө тоглоомч идэр болцсон юм чин өөрийнхөө энэ гэрээг биелүүлж чадахгүй байх гэсэн хүлээлттэй байсан юм шиг байгаа юм л да. Тэгсэн Достоевский яасан бэ гэхээр нэг найзтайгаа ярьж агаад Анна гэд нэг 20 настай эмэгтэйг шивдэг одоо ажилтнаар авсан байгаа. Гэхдээ stenographer гэд тэгээд аахгүй бидний мэддэг бичгийн машинаас нэг арай өөр яг шүүхийн танхимд хэрэглээд байдаг нэг юм илүү хурдан бичиж зориулсан нэг тийм машин байдаг шүү дээ. Тийм төхөөрөмжтэй ажилдаг эмэгтэй. За тэр эмэгтэйг ажилд аваад өөрөө ингээд зохиолоо амаараа дууддаг. Нөгөө эмэгтэй нь болохоор нөгөө хурдан бичдэг юм дээрээ тэмдэглэж авдаг. Ингээд 26 хоногт энэ зохиолоо энэ номоо бичиж дуусгасан. За энэ нь болохоор яг өөрийнхөө тухайн үеийн амьдралаас сэдвлээд бичсэн мөрөөдө тоглоомч The Gambler гэдэг нэртэй ийм ном байсан. Энэ номнаас хөрхөн алдартай бас нэр хүндтэй болсон юм байлээ. За тэгээд энэ хугацаанд бол Достоевский анх гэрэлсэн эхнэр нь бол өвчнөхийн улмаас нас барсан. За энэ зохиолоо хэвлүүлсэн сэдвийн сарын дараа Достоевский 46 наснда 20 настай Аннатай гэр бүл болсон. За Аннатай гэрэлснээр Анна нөгөө Достоевскийн тэр санхүү мөнгөний бүх асуудлыг нь хянаад зэгцлээд нөгөө хүний чинь мөрөөдө тоглоомноос гаргаад Достоевский ингээд нөгөө амьдралыг аягүй сайн зэгцэлж өгсөн. Минийх тийм үг би сонсч ирсэн юм ба нөгөө эр хүн сайн эмтэй уулзвал зүгийг олно, эм хүн сайн эрттэй уулзвал зүсийг олно гэд. За тэгэхээр Достоевский маань зүгийг олсон юм шиг байна. Анна бол гэхдээ Достоевскийг яг пүшиг хүн болох гэж бол нэлээд зовж чанассан. Достоевский гэрэлтийнхаа эхний хэдэн жилдээ ч гэсэндээ байнга мөрөөдө тоглоом энэ төр тоглолцдог. Эхнэртэй байсан бүхэл үнд цэнтэй зүйлийг заруулаад мөрөөдө тоглоом тоглох гэж хүн амтнаас зээлсэн өөр зээлээ даруулдаг. За эхнэр нь бүр зарим нэг үед өөрийнхөө дотор хувцсыг хүртэл одоо ламбардын тавих гэж ярьдаг штеп. Барьцаалан зээлдүүлээд хоол хүсээ авдаг, залгуулдаг. Тийм үе хүртэл байсан гэж байгаа байхгүй юу. За тэгээ энэ хоёр маань дундаасаа нэг охинтой болоод тэр охин нь 3 сартай байхдаа уушгины хатгалгаагаар нас барсан. За энд Аннагийн бичиж үлдээснээр бол Достоевский охиноо нас барсны дараа яг эмэгтэй хүн шиг цөрхөрч уйлсан гэсэн байгаа юм. За ингэснийхаа дараа бол дахиад нэг охин төрүүлсэн. Хоёр дахь охиныгоо төрүүлсний дараа Достоевский дахиж хизээж мөрөөдө тоглоомны газар руу зөвлөөгөө гэж Анна хэлсэн байдаг. Гэтэ энийг бас хүмүүс жоо эргэлзээтэй л гэж үздэг юм байлээ. За энэ мөрөөдө тоглоомчин гээд номыг бичиж явах үедээ Достоевский гэмт хэрэг баяр шийтгэл гэдэг номоо бас давхар бичижсэн. Russian Messenger гэдэг аюу алдартай сонин байдаг. Энэ сонин мань хүнд бол мөнгөний хэрэг угаасаа байгаа шүү дээ. Тэмүүтээ энэ сонинд цувралаар юм гэмт хэрэг ба яар шийтгэл гэдэг нэртэй номыг хэвлэнэ гэж тохироод 1866 оны 1 сараас эхлээд 12 сарыг дуустал яг 1 жилийн хугацаанд энэ зохиолоо цувралаар нь хэвлээд амжилтанд хүрсэн гэж байгаа. За энэ Russian Messenger гэдэг сонинд Достоевскигийн гэмт хэрэг ба яар шийтгэлийн хамгийн ихний дугаар нь гарсны дараа сонингийн захиалагчдын тоо 500-аар нэмэгдсэн гэж байгаа байхгүй. За ер нь ямар нэгэн ном сонинд одоо хүртэлтэй 500 гэдэг бол 500 ном зарах 500 сонин зарах гэдэг бол их тоо хэвээрээ байгаа. Гэмт хэрэг ба яар шийтгэлээс эхлээд Достоевский дэлхийд дахина агуу 5 роман гэж алдаршсан. 5 романыг бичиж гэлсэн. За энэ агуу 5-ыг болохоор гомбсрунгаа яг энэ Достоевскийн зохиол бүтээлийг орчуулдаг хүн маань бол Тансаг 5 гэд монгол хэлээр нэрлэсэн байсан. За энэ Тансаг 5 нь болохоор гэмт хэрэг ба яар шийтгэл Монголд өмнө нь гим зэм гэдэг нэрээр бас гарч ирсэн. Тэгэхээр гэмт хэрэг ба яар шийтгэл гэдэг орчуулга нь илүү зөв юм шиг санагдсан. Солиот, альбангууд, хөвүүн заяа, Карамзовын хөвгүүд, за дээр нь нэмээд Idiot буюу Маан гэдэг
Энэ зохиолуудыг тансаг тав гэж нэрлэдэг юм байна. За ер нь тэгээд яг Достоевскигийн зохиолоо бичсэн, яаж бичдэг байсан, төлөвлөгөө энэ төр гэл амьдралын түүх намтрыг нь харж байхдаа зохиолоо бичлэхээс өмнө аягүй сайн төлөвлөдөг юм байлээ. За тэгээд яг бичээд эхлэх үеэр бол тэр төлөвлөгөөнөөс нэлээд өөрчлөгдөх зүйл байдаг гэж байгаа байхгүй. За гинт хэрэг баян шийтгэлч гэсэндээ яг 1865 оны 10-11 сард энэ номынхоо яг ерөнхий үйл явдлын төлөвлөө байж яснаа яг бичих болоод эхэлсэн чинь бүр тис өөр одоо өнцгөөс тис өөрөөр хараад бичээд эхэлсэн гэдэг ч юм уу те. Түүндэр нэмээд Достоевский зөвхөн уран зохиолоороо, ном зохиолоороо биш бас яг өөрийнхөө үзэж туулсан амьдралаараа хүртэл орштой алтарсан. Одоо өөрөөр хэлбэл тухайн үед бол гинт хэрэг баян шийтгэлийг бичсэн Достоевский юу гэж нэг ярьж болно. Эсвэл Сибирь рүү нөгөө 10 жил цөллөгт явсан Достоевский юу гэж бас өөр нэг ингэж яригддаг байсан байгаа байхгүй юу. За гэхдээ яг амьдралынхаа одоо сүүлийн жилүүд гэх юм уу 50 гараад те уран зохиолоороо бүтээлээрээ амжилтанд хүрснийхаа дараа л маш олон үнэнч дэмжигчдтэй болсон, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг болсон. Ямар сайндаа л цаар 2 дугаар Александр Достоевскийг өөрийнхөө ордондоо ураад ном зохиолыг өөрөө надад тайлбарлаад өгөөч, танилцуулаад өгөөч гэж ураад за мөн 2 хүүдээ Достоевскийгоор хичээл заалгахыг хүртэл хүссэн байдаг. Өмнө нь бол би яг намтрах түүхийг нэг сайн мэдтгүй байсан. Тэгээд уншиж байхад амьд яваа насандаа өөрийнхөө зохиол бүтээлээр амжилтанд хүрээд тэрийг өөрөө мэдэрч чадсан нь бол надад маш гайхалтай. Аюу гой санагдсан. Яагаад тэгэхээр амьд яваа насандаа үнэхээр урлагийн сод бүтээлүүд туйрвчаад өөрийгөө тийм зүйл туйрсан гэдгийг мэдхгүйгээр нас эцэлсэн. Өөрийгөө одоо бүтлгүй азгүй амьтан байсан гэж мэдэрсээр аваад нас эцэлсэн уран бүтээлчд байдаг шүү дээ. Франц Кафка ч юм уу, Ван Гог ч юм уу. За гэхдээ энэ хугацаанд Достоевский яг мандан бадраад байгаа мэт боловч нөгөө талаас эргүүл мэнд нь бол маш их дороотож муудсан. Унаж татдаг өвчтөн бол улам хүндэрсэн. Ингэж явсаар аваад 1881 оны 2 сарын 9-нд 59 наснда уушиг насаа дотор цусалтаад гэж би ойлгосон. Яг эмнэлгийн хэллэгийн сайн мэдэхгүй байна. Тийм одоо өвчний улмаас энэ хороог орхисон юм байна. За нас барахаас өмнө хэлсэн үгнүүдийн дунд болохоор Библиэс ишлэл хэлсэн. За мөн эхнэр Аннатаа хандаад би чамайг чин сэтгэлээсээ гал халуунаар хайрлсан шүү. Би чамайг биеэрээ байтугай одоо бодол санаандаа хүртэл хизээж хуурж байгаагүй шүү гэж хэлээд нас орж исэн юм бэлээ. Достоевскийг Санкт Петербург хотод оршуулсан. Оршуулгын үйл ажиллагаанд нь оршуулгын ёслолд нь багадаа 40-оос 50 мянган хүн за хамгийн ихтэй бол 100 мянган хүн оролцсон гэж тухайн үедээ сонин хэвлэлүүд тэмдэглэж үлдээсэн байдаг. Достоевский бол яг Оросын уран зохиолын алтан үеийн сод зохиолчдын нэгээр зүү ёсоор тооцогддог. Тэгээд та бидний сайн мэдэх Лев Толстой, Альберт Айнштайн, Зигмунд Фройд, Фридрих Ницше, Херман Хессе, Франц Кафка гэд энэ бүх зохиолчид, философчид болон эрдэмтэд Достоевскигийн зохиол бүтээлийг ямагт одоо өндрөөр үнэлдэг байсан нь энэ хүнийг эргээд хэр хэмжээний зохиолч вэ? Зохиол бүтээл нь ямар цар хүрээтэй гэдгийг харуулж авах гэж бодож байна. Тэгэхээр ийм адармаатай амьдралтай, ийм амьдралыг туулсан хүний бичсэн зохиол ямар ах вэ те? Хэдүүлээ одоо яг номынхоо гол үйл явдал руу гарцгаая. 1860-ад оны Санкт Петербург хотод Раскольников гэдэг нэртэй хуулийн сургуулийн оюутан маш ядуу тарчиг амьдарч идэг. Раскольников төлбөрийн боломжгүй учраас их сургуулийн төлбөрийг төлж чадахгүй хичээлээсээ завсарсан байгаа. Түүн дээр нэмээд жижигхэн авс шиг өрөөнд амьдардаг. Уранхаа ноорхой хувц өмсдөг. За хэдэн өдөр ч юм хилэн дээр юм тавиагүй, эцэж тураад тураалтаа орцсон. Дээрээс нь нэмээд өөрийгөө нийгмээс тусаарлцсан, хинтээ ч уулзахгүй зөвхөн ингээд ам дотроо юм бутнаал хотын гудамжаар алхаад яваад байгаа нэгэн ийм дүр байгаа. За номын маань үйл явдлахаар тэр нэгэн өглөө Раскольников өглөөс ирсэнтэй зэрэгцээд хэлж байгаа. Раскольников тэр өглөө нэгэн санаа бодоод олсон. Тэгээд тэр санаагаа би яаж биелүүлэх вэ? Тэр санаагаа туршиж үзмээр байна гэж бодоод байдаг. За их үед бол яг тэрний ямар санаа гэдгийг бид нар мэдэхгүй. Раскольников болохоор тэр санаагаа туршиж үзэхийн тулд ямар ч байсан энэ ломбард ажилуулдаг гэд үнээс ярьчи. Одоо барьцаалан зээлдүүлэгчтэй хуваараа хүмүүсийн зүйлийг аваад мөнгө зээлдэг. Яг л ломбардны л үйл ажиллагаа явуулдаг. Тим эмгэн дээр очихоор шийднэ. Раскольников нэг байранд одоо өрөө түрээсж амьдардаг гэх юм уу. Тэрнээсээ гараад нөгөө ломбард ажилладаг эмгэний амьдардаг байр руу явж байгаа. Манай гэрээс тэр эмгэний гэр хүртэл 730 алхам байдгаа гэд тоог нь хүртэл мэдж байгаа. За тэгээ тэр эмгэн дээр очиод хаалгын тогшиж ороод аавынхаа цагийг би
ломбардд одоо тавиад танаас мөнгө авах зээлэх гэсэн юм аа гэсэн чинь нөгөө эмэг нь Raskolnikovыг өмнө нь юм барьцаалж зээлжсэн үү гэдэг. Raskolnikov болохоор өмнөөс бүүж барьцаалж зээлжсэн юм байна л да. Эмгэн гэсэн чинь Raskolnikovыг санаад чи тэгвэл тэр бүүчнийхөө энэ сарын хүүг нөгөөгүй байгаа. Наа цагийг чинь бол би ийм л мөнгөөр авч болох юм байна гэд нөгөө баг тоо хэлж байгаа байхгүй юу. Миний альснаар бол эдгээр бүгдээрээ хотын нэг тийм жоохон ядуухан хэсэгт амьдраад байгаа юм шиг байна. Тийм болохоор нөгөө эмгэн рүү ч аюул олон хүмүүс юмаа барьцаалах гал зээлэх гал ирнэ шүү дээ. Тэмүүт эмгэн энэ хүмүүстэй өөрөөс нь өөр очих тэгж мөнгө олох боломж байхгүй гэдгийг мэдж байгаа учраас бүр хүмүүсийн тэр эд зүйлээс бүр маш бага үнээр ингээд дандаа үнэлж авдаг юм байна л та. Тийм болохоор аюул олон хүмүүс энэ эмгэнд дургу. Тэгээ ингээд Raskolnikovыг ч гэсэндээ одоо аавынхаа цагийг барьцаалгах байгаа тэр цагийг маш багаар үнэлдэг. Би чамд ерөөсөө 1 рубль 50 копеек л өгөх боломжтой гэж хэлж байгаа байхгүй юу. Би яг хэр баттай гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ ингээд энэ номд ингээд рубль копеек гэл ер нь мөнгөний тоо нэлээ их гарна. Тэгэхээр баримжаатай болъё гэж бодоод хальт ингээд нийт судлаад үзсэн чинь тухайн үеийн 1 рубль нь болохоор өнөөдөр бидний 30-аас 50 доллараар одоо авах тийм зүйлтэй тэнцүү. Нэг ажилчны хэдэн өдрийн цалин ч юм уу те эсвэл хэдэн шиг талах авах мөнгө гэж байгаа байхгүй юу. 1 рубль нь тэгэхээр 100-аас 150 мянган төгрөг гэж ойлгох юм шиг байгаа юм. За тэгэхээр 1 рубль 50 копеек өгнө гэхээр 150-аас 200 мянган төгрөг одоо өгч болно гэсэн үг. Гэхдээ Raskolnikovыг авч утсан цаг бол одоо мөнгөн цаг аавынхны мөн цэнтэй цаг байгаад байгаа байхгүй юу. Тэгснээ нөгөө юм бин чи. За тэгээд бүгчний чинь энэ сарын хүү, цагны чинь энэ сарын хүү гэд бах мөнгөд асаад 1 рубль 15 копеек өгдөг. Raskolnikov тэр болохоор за арайч тээ ямар бага мөнгө вэ гэж боддог ч гэсэндээ өөр ямар ч аргагүй учраас дууга тэр мөнгөний аваад гарнаа. Эмгэнийхээс нөгөө жоохон мөнгө аваад гарсныхаа дараа болохоор Raskolnikov нэг уушийн газар орох. Ер нь бол Raskolnikov тийм уушийн газар ордоггүй, арх таарсан тэр бол баг уудаггүй юм байна л да. Яагаад ч юм тэр өдөр ормоор санагдсан. Ороод хүүтэн пив уугаад өлөө дарья гэж шийдэж байгаа юм. За тэгээ пив уугаа суужсэн чинь тэнд нэг юм согтуу ах гэх юм уу те ингээл айгу хүн амтны инээдийг хөхнээдийг хүргээл идүүцүүлээл чимээ шугаан гаргаад байдаг. Тэнгүүтээ тэр ах Raskolnikov тэр ирээд чи ер нь одоо зовлон үтсэн хүн юм шиг санагдчихээн. Тийм болохоор би чанд өөрийнхөө зовлонгоо ярья гэд өөрийнхөө амьдралыг ярьж эхэлнэ. За тэр хүн маань болохоор Marmeladov гэдэг нэртэй ах байгаа. Ах болохоор залуудаа төрийн албан хаагч байсан гинэ. Гэтэ нэг тийм амар өндөр албан тушаалтай энэ бол биш. За тэгээд нэг эмэгтэйтэй гэрлээд хөрхөө охинтой болсон. Тэгээ байсан чи эхнэр нь нас барсан. Ах болохоор архинд орсон. Тэгээ явж агаад Катерина гэдэг нэртэй бас нэг бэлэвсэн эмэгтэйтэй суусан. За тэр эмэгтэй нь болохоор 3 хүүхэдтэй байсан. За ингээд өөрийн нэг охин Катеринагийн 3 хүүхэд гэдэг 4 хүүхэдтэй болоод одоо 6 ам бол болоод амьдэрсэн. Эхний 1 жилдээ бол Marmeladov ах маань гівөө арх дарсаах туухгүй. Айгу мундаг байсан. Айгу сайн ажиллаад гэр бүлийнхаа төлөө зүтгэсэн. Гэтээ 1 жил өнгөрсний дараа бол мань хүн буцаад архиндаа ороод ууж эхэлсэн. Улмаар ажилласаа халагдсан. За энэ гэрэлсэн эмэгтэй нь болохоор бас гайгүй юм чинэлэг худалдаач нэг гэрт төрсөн. Одоо 10 жилдээ байхдаа он сурдаг байсан юм сертификаттай. За би зарим нэг зүйлийг нь бас жоон өөр яриад иж магадгүй шүү. Яа тэгэхээр би энэ намыг англи хэлээр уншсан. Оросоос англи руу орчуулсан, оросоос монгол руу орчуулсан гэхээр жоохон тийм орчуулгын зөрөөнүүд бол гарч магадгүй. Ямар ч гэсэн тийм одоо нэртэй сүртэй айлын соёлтой боловсралтай охин гэж Marmeladov эхнэрээрээ дүрсэлдэг. За тэгэхээр энэ дээр бас нөгөө түрүүн яв ярьсан те Достоевскигийн анхны эхнэртэй айгу төстэй амьдралтай байгааз Marmeladov-ийн эхнэр архинд орсноос нь хойш тэдний гэр бүлийн амьдрал угаасаа огцом ингээд муудаад эхэлж байгаа шүү дээ. Дээрээс нь Катерина ч сүрийн өвчтөй учраас ажиллах боломжгүй. Marmeladov бол гэртээ ингээд байнга л согтуул байж идэг юм байсан юм шиг байгаа. За тэгсэн нэг өдөр нөгөө Катерина нь Marmeladov-ийн охин тухайн үед 17 настай байсан. Соня гэдэг охинд чи одоо над биерэж болтугай энэ хідэн дүүнэртэй идэх хоолоолж ирэхгүй мүү гэж хэлж байгааг нь Marmeladov дин дун сонссон байгаа хгүй. Соня гэсэн чинь юу яриад байгаа юм бэ? Би яаж тэгж чадах юм бэ? Би тэгж чадахгүй гэсэн ч гэсэндээ гараа явсан гэж байгаа юм. Гарч яваад хэсэг хугацааны дараа Соня орж ирэхдээ 30 рубль Катеринагийн суужсэн ширээн дээр тавиад өөрөө орлогоо очоод цаашаа харж хөвтөд мөвшин уйлж ихэлсэн гэж байгаа юм. Катерина болохоор Сонягийн хойноос нь очоод Соняг тэврээд өмсөд хөлийг нь өмсөд уучлалт гуугаад уйлж байгаа тэр охиныг аргадаад дараа нь тэр хоёр хамтдаа унтсан гэж байгаа байхгүй. За энээс хойшоо болохоор Соня ингээд биеэ үнэлээд энэ гэр бүлийнхнийг тижих
болсон. Тэнгүүд тухайн үедээ болохоор энэ биеийн үнэлэгчдэд шар тасалбар yellow ticket гэдэг шар тасалбар гэдэг тусдаа юм өгөөд бичиг баримтжуулчихдаг байсан юм шиг байгаа. Хичнээн тэгж байгаа ч гэсэндээ биеийн үнэлэгчийг бол яаж бодсон дорд үзэж байгаа байхгүй юу? Тийм болохоор тэдний Катерина болон тэр Мармаледовын гэр бүлийнхний байр түрээсэлж амьдардаг тэр байрны эзэн герман авгаа байгаа. Тэр болохоор Сониатэй байлахгүй, өөрийнхөө байранд байлахгүй гэд Сониаг хөөчдөг. Сониа болохоор гэр бүлийнхнаасаа жоох юм ойрхон өөр нэг байранд ганцаараа байр түрээслээд ингэж амьдардаг болсон гэд Мармаледов ярина. За охин нь ийм зүйл хийгээд эхэлсэн чинь Мармаледов болохоор гинэ тухайн ороод хуучин дарга дээрээ гүйжчээ. Надаа ганцхан удаа боломж олгочооч ээ. Би дахиж таны урмыг хугалахгүй гэд эргээд ажилдаа орсон. Ажилдаа орсон чинь мэдээж гэр бүлийнх нь бөөн баяр болно. Анхны цалингаа аваад ирсэн чинь Катеринагийн ааш мааш нь бүр шал өөр болоод гоё хувц унраа өмсөөл Мармаледовт илүү сайхан хандаал Мармаледовт хүртэл баахан шинэ хувц унраа авч өмсөөл хүүхдүүд нь хүртэл үүнд нь илүү сайн ороод байгаа юм шиг байна гэж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ явдал нэг удаа үргэлжлээгүй 5 хоногийн өмнө Мармаледов өөрийнхөө цалингаа эхнэртээ өгсөн байгаа шүү дээ. Эхнэр нь өөрт нь хувцсанаар аваад хоол хүнс аваад зарцуулсан байгаа. Тэгээд үлдсэн тэр мөнгийг нь хулгайлж авч гараад 5 хоногийн турш арх уусан гэртээ очиагүй яваа гэж ингэж хэлдэг. Энэ яриаг Раскольников айгүй анхааралтай, айгүй сонирхож сонсно. За ингэснийхаа дараа болохоор Мармаледовыг гэрт нь өргөд уяа гэд аваа гардаг. За Мармаледовыг гуйвч даваад гэрт нь оруулсан чинь эхнэр нь шууд ингээ үстэй цаад өрөөргөж чирээд орж байгаа байхгүй. Мармаледов гэсэн чинь бараг л эн чинь л миний жаргал шүү дээ гэж хэлж байгаа юм. Тэдний тэр ядуу байгаа байдал ямар ч хоол хүнсгүй байгаа 3 хүүхдийг хараад Раскольников өрөвцөндөө болоод нөгөө өөртөө байсан жоохон мөнгөөсөө заримыг нь тэдний цонхны тавцан дээр үлдээгээд явна. За ингээд Раскольников Мармаледовыг гэрт нь өргөж өчөөд өөрөө нөгөө өөрийнхөө гэртээ ирсэн чинь гэрээ бол тэгж төрслээд байгаа байхгүй. Шүүгээний л хэмжээтэй, авсны л хэмжээтэй гэдэг. Тэгсэн чинь ээжээс нь захидал ирсэн байдаг. За тэр захидал нь болохоор нэлээд урт захидал. За ямар ч байсан ээж нь бол энэ Санкт Петербург хотод амьдардаггүй өөр жоохон хөдөө газар амьдардаг юм шиг байгаа юм. За тэгээд Раскольников хуулийн сургуульд сурах гэж 3 жилийн өмнө яваад тэрнээс хойшоо л ээжтэйгээ уулзаагүй нэг охин дүүтэй, охин дүү нь Дуня гэдэг. Аав нь нас барсан. За тэгээд сүүлийн хэдэн сар бол ээж нь Раскольников руу захиа бичээгүй, Раскольниковч ээж рүүгээ захиа бичээгүй. Ийм олон сар өнгөрсний эцэст яагаад захидал бичих болсон юм бэ гэхээр нэлээд юм хэцүү бас цаг үеийг тууллаа. Охин дүү Дуня нь болохоор нэг айлд гэрийн багш гэдэг юм байна л да. Свидригайлов жаахан хэцүү нэртэй. За энэ айлд хүүхдийн гэрийн багшийг хийдэг. За тэгсэн чинь нөхөр нь болохоор Дуня руу ингээд сэтэн хайсан юм шиг байгаа юм. За тэгсэн тэр айлын эхнэр нь тэрийн сонсонгуудаа нөхөр нь Дуняг өдөөд байна гэж биш. Эсвэргээрээ Дуня яг нөхрийг нь өдөөд байгаа юм байна гэж ойлгонгуудаа Дуняг гэрээсээ хөөж явуулаад дээрээс нь тэр амьдардаг тосгон даяараа Дунягийн нэр хүндийг нь унгаас нь тийм яриа ярьсан ийм залуу охин бижиж миний нөхөр рүү хандарсан барьсан гэд. За тэгсэн нөгөө нөхөр нь Свидригайлов нь болохоор энэ үйл явдлыг хэдэн хоног харж агаад сүүлдээ харж тэсгүй болоод эхнэртээ үннээ хэлсэн баамаа. За яг үнэндээ бол би өөрөө ингэсэн юм аа гэд. Тэгээд нэг нотлох баримт үзүүлсэн юм шиг байгаа юм. За тэгмүүд эхнэр нь бас айгүй сайн сэтгэлтэй буцаад нөгөө тосгон даяараа яваад яг үнэндээ манай нөхөр Дунягийн араас гүйсэн юм байна. Энэ Дуня гэжтэй ямар ч гин буруугүй юм байна гэд тэр нотлох баримтын хүртэл босод бүх хүмүүст ингээ үзүүлээд Дунягийн нэр хүндийг нь цагаатгсан гинэ. Нэр хүнд нь цагаатгаад дөнгөж байж исэн чинь Лужин гэдэг нэртэй 40 гаруй настай залуу төрийн албан хаагч Дунятай гэрлэх хүсэлтэй байна гэд тэдний гэрт ирсэн. Тэр залуу нь болохоор өөрийгөө би айгүй орчин үеийн сэтгэлгээтэй. За дээрэс нэмээд Санкт Петербургт очиод ажиллаж амьдрах гэж байгаа хуулийн фирм байгуулах гэж байгаа гэж хэлсэн байгаа юм. За тэгэнгүүт яг Дуня ээжтэйгээ мэдээж ярилцсан шүү дээ. Тэдний гэр бүлийн санхүүгийн байдал угаасаа айгүй хэцүү. Ээж нь ч гэсэн айгүй ядуу амьдралтай. Аав нь нас барснаас хойш ээж нь нэг жоохон юм тэтгэвэр аваад амьдардаг. Тэр тэтгэвэр нь юундаа ч хүрдэггүй. Яаж ч нүү тэтгэврийн зээл авангуудаа Раскольников руу мөнгө төгрөгөө явуулцдаг байсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ийм төрийн албан хаагч нэлээд гайгүй албан тушаалтай дээрээс нь өөрийн хуулийн фирмээ байгуулах гэж байгаа. Ийм хүнтэй гэрэлчих юм бол Дуняч тэр ээжэнч тэр Раскольникович тэр ирээдүйн шийдэгдэх гээд байгаа шүү дээ. Ер нь бол
бүх зүйл айгу сайхан болчихно. Тэгээ ээж нь захидалтай бичсэн. Дууниа нөхөртөө хэлж агаад чамааг тэр хуулийн фирмэнд нь ажилд оруулах юм шиг байлээ. Явандаа чи тэр хууль фирмийн одоо партнер олчвол ямар сайхан бэ энэ төр гээд бичсэн байгаа байхгүй. Тэгээ яг дууниа нэлээд бодож удаж жагаад тэр хоёрын хооронд ч бараг 20 гаруй насны зөрүү байгаа. Дээрэс нь ямар ч хайр сэтгэлгүй хэрнээ тэр Лужин гэдэг залуутай гэрлэхээр болсон. Тэгээ ээж нь болохоор нэг гоё мэдээ хэлэхэд энэ захидлыг бичиж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ тэр гоё мэдээ нь юу юм бэ гэхээр Дууниа бид хоёр Лужингийн урилгаар удахгүй Санкт Петербург хотод очноо. Тэгээд удаан уулзаагүй гэр бүлэрээ бүгдээрээ уулзъя гэдэг ийм утгатай загт бичсэн байдаг. Тэгсэн энэ загтлыг уншаад Раскольников бол маш их уурлан Раскольников тэгж боддог. Дууниа өөрийнх нь тэр санхүүгийн нөхцөл байдлыг нь сайжруулахын тулд хайргүй хүнтэйгээ гэрлэнэ гэдэг чинь нөгөө Мармаледовын охин Соня биеэ үнэлж байгаас ямар ялгаатай юм бэ? Яг л ижилхэн биеэ үнэлж байгаа юм шүү гэж дотроо боднонгуудаа би Дууниаг яасан ч Лужинтай гэрлэхийг зөвшөөрөхгүй. За тэгэхээр ямар нэгэн байдлаар би энэ гэр бүлийнхэн санхүүгийн асуудлыг шийдэх ёстой юм байна гэж бодоод нөгөө өнөө өглөөнөөс хойш бодоод исэн тэр санаагаа хэрэгжүүлээ шийд. За маргааш нь Раскольников гэрээсээ гараад хотын гудамжаар явж байгаа. Ер нь айгүй юм ганцаараа алхаал явдаг. Алхаад явахдаа өөрөө өөртөө аман дотор бувтнаал яриад байдаг. Заримдаа хүмүүс гаднаас нараад энэ одоо согтуу ч юм уу те эсвэл галзуу ч юм уу гэж бодохоор за тэгээ ямар ч үсэн нэг алхаа явж исэн чинь гинэд анзаарсан чинь Разумихин гээд их сургуультай найзалдаг найзынхаа гэрийн зүг рүү явж ийн нэ. Разумихин гээд тэр найзтайгаа уулзмаар ч юм шиг санагдаад байдаг. За тэр найз нь болохоор Раскольниковтой нэг талаараа адилхан. Юугаар адилхан юм бэ гэхээр ядуу. Тийм болохоор их сургуулийн төлбөрийг төлөх чадваргүй болоод сургуультай явахгүй байгаа. Раскольниковс юугаараа ялгаатай юм бэ гэхээр арх уух дуртай. Дээрэс нь нэмээд янз бүрийн орчуулгын ажил аваад өөрийнхөө хүчээр 5.10 копек рубль олоод амжиргаагаа залгуулдаг. Раскольниковын хувьд болохоор ямар нэгэн тийм нэмэлт ажил орчуулга энэ төр хийх ямар ч хүсэлгүй байгаад байгаа байхгүй. Ерөөсө тэр бол миний хийх ажил биш. Тэр миний бодож сэтгэх цагаас хумслан тэр бол ингээд за яг миний ойлгосноор бол юм дорд ажил гэж үзээд ашиг. За ингээд өдөржингөө дэмээс илгүүсчихсэн Раскольников бас нэгэн уушин газар ороод бялуу идээд арх уугаад бутан дунд тасраад унаад өгнө. Нилээ оройхон болсон хойно бутан дундаасаа сэрээд гэрлүүгээ алхаад явж идэг. За алхаа явах замдаа болохоор Haymarket гэдэг англиар нэрэлсэн байгаа байхгүй юу? Орсоор яг юу гэж нэрсэйг мэдэхгүй. Би болохоор монголоор энийг хар зах юм болов уу гэж ойлгосон. Хар зах дөмдөр явж исэн чинь нөгөө ламбард ажилладаг эмэгтэйтэй хамт амьдардаг. Тэг оюуны хомсдолтой эмэгтэй дүү байдаг. Лизавета гэдэг. Тэр Лизавета гэсэн чинь яг тэнд нэг хэдэн хүмүүстэй юм яриа зогсож идэг. Юм ярихдаа болохоор би маргааш 6-аас 7-гийн хооронд хүрээд ирья гэд ярьдаг байхгүй. Тэрийг яг Раскольников сонссон. Тэгмээ Раскольниковын хувьд энэ болохоор хувь тавилан цаанаасаа намайг санаагаа гүйцэлдүүлэх гээд байгаа юм байна гэж ойлгодог. Тэр санаа нь болохоор юу юм бэ гэхээр нөгөө ламбард ажилладаг эмэгнийг алаад тэр миний дээр тэр нь дугаасаа нэлээ хэмжээний эд хөрөнгө мөнгө төгрөг байгаа гэж бодоод байдаг. За тэгээд энэ мэдээллийг олж авч байгаа маань буюу маргааш 6-аас 7 цагийн хооронд тэр эмгэн гэртээ ганцаараа байх юм байна гэдэг мэдээллийг олж авч байгаа нь бурхан цаанаасаа намайг энэ зүйлийг хийгээд байгаа юм байна гэд мань хүн ойлгочихж байгаа юм. Раскольников өрөөнд очиод маргааш нь сэрсэн чинь бараг орой олон цаг буюу одоо нөгөө нэг Лизаветагийн 6-аас 7 цагийн хооронд эзгүй болох тэр цагт болцсон байдаг. За тэгээд бас л нэг жоохон бүтлгүүцэж байгаа л арай гэж нэг сүх булгаалаад тэгтээ хамгийн амар нь 2-7 хоног юм даавны өөцөөр хүрмэн дотор юм гогцоо ойцсон байсан гэж аахгүй. Тэр гогцоон дотроо нөгөө сүхээ ингээ хийгээд нуугаа явахаар. Тэгэхээр энэ санаа гэдэг байгаа зүйл нь номын үйл явдлыг хэлсэн өглөөнөөс Раскольников төрсөн ч юм уу те эсвэл Дууниагийн одоо гэрлэж байгаа талаар сонссноос болсон ч юм уу биш. Ерөөсө бүр өмнөөс л энэ Раскольников төрөөд исэн юм санаа юм байна л да. 730 алхмаа алхаад эмгэний байшинд ирнэ. За эмгэн болохоор нэг хідэн давхар байшингийн 4 давхарт амьдардаг. Раскольников дээшээ гарч исэн чинь 2 давхрын байшинг нь 2 залуу будаг хийгээд зогсож идэг. За тэгээд дээшээ гарлаа. Эмгэний хаалгыг тогшлоо. Эмгэн болохоор нэг боодолтой мөнгөн тамхины хайрцаг би барьцаалах гэсэн юм аа гэж хэлээд тэнгууд нь эмгэн дотгошоогоо нөгөө Раскольникович оруулаад нөгөө боодолтой хайрцаг нэ задлахгаа доошоо тонгоог үед нь Раскольников сүхээ гаргаж ирээд толгоороо нь дэвсдэг. Эмгэнийг үхтэл нэлээ хідэн удаа сүхээрээ балбана. За тэгээ ер нь бол энэ бүх үйлдэлийг автоматар хийсэн өөрийн мэдлгүй хийсэн нэг л мэдхэд хийчихсэн байсан гэж бичсэн байгаа юм. Тэгээд Раскольников эмгэний халааснаас түлхүүр гаргаж ирээд
цооштой шургуулгууд байгаа байхгүй. Тэднийг ингээ онгойлгох гээд үтсэн чинь нөгөө амар олон түлхүүртэй учраа болохоо болоо сандрангуудаа орон доогоор шаагаана. Орон доор нь болохоор чумдаан байдаг. Тэр чумдааныг гаргаж ирсэн чинь эхлээ хувц сунар юм шиг харагддаг. Ямар ч сан гарынхаа цусыг нэг юм хувцсанд нь арчичаад цаашаа өгсөн чинь нэг үн цэнтэй зүйлсүүд гарч ирж байгаа байхгүй. Тэрийг ингээд халааслаад ухаан мэдрэлгүй байжсэн чинь гэнэт хөлийн чимээ сонсон байдаг. Яасан бэ гэсэн чинь нөгөө эмэгний чинь оюуны хомсдолтой дүү Лизавета нь ороод ирсэн. Харцсан ингээ алмаарцсан зогсож байдаг. Мэдээж Лизаветаг одоо Раскольников алхаасгаар гарахгүй болсон. Очоод дахиад сүхтээд унгаанаа. Биен дээрээ хувцрын цус одоо үсэрсэн байна уу гэд шалгачаад дээшээ харсан чинь эмэгний байрных нь хаалга нь онгорхой. Өөрөөр хэлбэл Раскольников ерөөсө тэр байрны хаалгыг нь хаахгүйгээр хэрвээ дээшээ шатаар гарч исэн хүнд хаарсан бол харахаар хэмжээнд л одоо тийм л дутуу бэлтгэж юм уу те энэ гимтрийг үйлцсэн байгаа хгүй юу. Бүр ингээд баг одоо юу гэсэн үг юм бэ те. Тэгсэн чинь шатаар ингээ хөлийн чимээ гарч байгаа сонсогдтыг. Раскольников гүйччихэд нөгөө хаалгач ямарсаа хааж байгаа. За тэгсэн хоёр залуу бас нөгөө эмгэн дээр ч ийд зүйлээ барьцаалах гээд ирсэн байсан юм байна л та. Тэгсэн яа харахгүй ингээ дотор талаасаа цоочтой тэгэнгүүтээ хаалгаа онгойлохгүй байгаад ангууд нөгөө хоёр залуу энэ байрны харуулыг авчирья энэ эмгэн дотор ямар нэгэн болцсон юм болов уу гэж бодоод доошоо шатаар буудаг. За энэ үед л Раскольников зүгтэх хэрэгтэй болно. Раскольников тэр хоёрыг шатаар буусны дараа эмгний гэрээс гарсан чинь аз олж юм уу нөгөө хоёр давхарт буудаг хийжсэн хоёр будагчин залуу хоорондоо хэрэлдээд бас доошоо гараа авчдаг. За тэр хооронд нь болохоор Раскольников тэр будаг хийжсэн хоёр давхрын байшин руу ханны араар орж нуугдаад эмгний гэрт юма барьцаалах гэж ирсэн хоёр залуу дээр нэмээд тэр байрны харуулн бүгдээрээ дээд давхар руу гарсан хойно Раскольников нөгөө хоёр давхрын байрнаасаа доошо буугаад зүгтаад за ямар ч байсан хинч мэдэгдэхгүй ингээд гараа авчиж байгаа юм аа. Ингээд хаяг харахаар Раскольниковыг бол бүр маш их аз ивэсэн байгаа зү тэ. Тэрнээс биш мэн хүн бол өөрийнх нь тэр төлөвлөгөө дараа нь яаж зогтох байсан гэдэг тэр зүйл нь огт тодорхойгүй ямар сандал хаалгаа хаахгүй байх хэмжээний л тийм бэлтгэлгүй дутуу байсан байгаа байхгүй. За ингээд ямар ч гэсэн гэрлүүгээ гүйччиод нөгөө хулгаас ийд зүйлүүдээ нэг юм обооныхоо ханныхаа араар нуучаад өөрөө бас биеийн жоохон таагүй болоод унтаад өгнө. Маргааш өглөө нь босоод ирсэн чинь тэдний амьдардаг байрных нь бас ажилтан охин нь Раскольниковыг таныг цагдаагийн газраас дуудсан шүү гэж хэлсэн чинь Раскольников шууд л пал хийгээл явчихж байгаа. За цагдаагийн газар очиод уулзсан чи юу болдог вэ гэхлээр Раскольников нөө ядуу учраас байрныхаа түрээсийг аюул олон сар төлөөгүй. За тэгсэн чинь цагдаагийн газар болохоор Раскольников учир байдлаа тайлбарлаад мэдүүлэг өгөөд ямар ч гэсэн байрныхаа түрээсийг төлнө гэдэг юм амлалтын бичиг хийчээд гараа явж идэг. За яг цагдаагийн газраас гарах гэсэн чинь тэр нэг хідэн цагдаа нар нөгөө хоёр эмэгтэйг алсан аллахын тухай хоорондоо ярилцж идэг. Тэгсэн тэрийг Раскольников сонсонгуудаа шууд ухаан алдамжнаа. Цагдаагийнхан ч дэлхүй хай бол нөгөө Раскольниковыг чинь гял сэргээгээл ингээд авсан чинь харин миний бие жоохон тааруу хамаа гэж хэлээд ямарч исэн гарч яваад гэртээ ирээд нөгөө нэг өчигдрийн эмгэнээс хулгаалсан эд зүйлсээ одоо өөр азар нуухаарч яддаг. Манай байрыг ер нь бол цагдаа нэгчин цаг хугацааны асуудал гэж үзээд байгаа байхгүй юу? Тэгээ нэлээ ингэж алхаж явж агаад юм хажуу талдаа жижигхэн юм үйлдвэртэй хоосон хашаанд том чулууны доор тэр эд зүйлсээ нуудаг. Нуучаад явж ийсэн гэнэт боддог. Би одоо жишээлбэл тэр эмгэний ингээд үүрцэн байсан тухайн үед үүрцэн байсан жижигхэн цүнхийг нь Раскольников ингээд булааж аваад гарсан. Тэр цүгэн дотор нь хідэн төгрөг байсан гэдгийг ч анзаараагүй, мэдхгүй, хараагүй те. Тэгээ өөрөө гайхдаг байхгүй. Би энэ эмгэнийг алаад эд хөрөнгийг нь дээрэмдэх гэсэн тэр эд хөрөнгийг өөрийнхөө төлөө ашиглах гэж одоо алсан гэж бодсон. Гэтэл би энэ хүний тэр цүгэнд нь хідэн төгрөг байсныг ч одоо сонирхгүй байна. Тэгэхээр би ер нь яагаад энэ хүнийг алсан болоо? Яг би мөнөөс нь болж алсан юм уу гэдэг ийм эргэлзээ өөрт төрж эхэлдэг. За тэгээ энэ асуулт бол номын төгсгөл хүртэл Раскольниковоос салахгүй. Би хэрвээ мөнгөтэй болох гэж хүн алаагүй юм бол яг яах гэж алсан юм бэ? Яагаад гэдэг. Өөрийнхөө энэ үйлдэлсэн гинт хэргийн учир шалтгааныг нь өөрөө ч мэдхээ болчдөг. Номын үйл явдал бол цаашаа үргэлжлэхдээ Раскольников одоо найз Разумихин ээж дүү за Мармаледов болон тэдний гэр бүлийнхэнтэй яг харилцаануудын илүү нарийн нюансыг нь гаргаж ирсэн байгаа.
За ямар ч байсан ингэж хулгайлж авсан дээрэмц эд зүйлсээ нуучаад Раскольников бол Разумихин найзындаа очдог. За Разумихин нь хөрх амтан Раскольниковыг хараад байр байдал нь хараад угаасаа энэ бүр мөнгөд хүрэггүй юм мэдж байгаагүй зовж байгаа үедээ харсан учраас өөрөө нэг юм орчуулгын ажил хийж өгдөө. Тэр орчуулгын ажлаа хуваагаад хийя, урьдчилгаа цалин авсан. Тэр урьдчилгаа цалингаа ч гэсэн хуваагаад авъя гэсэн чинь дээр Разумихин Раскольников тэрийг нь зөвшөөрөхгүй. Найзхаасаа гараад хүүчин гэртээ ирээд хажин зэгтээ зүүдлээ тарчлаад ер нь бол ингээд энэ цаг мөчөөс эхлээд би энэ аюух муудж эхлэв халуураал унтаал димээрээл те. Тэгэд халуурч димээрээд байж исэн чинь нэгсэрсэн чинь Разумихин найз нь яаж ч юм бөө юм болж Раскольниковын гэрээг олоод ирсэн. За эрэхтээ Зосимов гэдэг өөрийнхөө нэг эмч найзыг дагуулад ирсэн байдаг. За тэгсэн Дуня буюу дүүг нь гэрлэж байгаа. Гэрлэхдээ төргийн нэлээд гайгүй алба ажил гарчдаг хүнтэй гэрлэж байгаа гэдгийг Дуня болон ээжийнх нь амьдардаг тосгоных мэдсэн учраас ээж нь тэтгэврийн зээл авах боломжтой болоод Раскольниковд 35 рубль явуулсан байдаг. За Разумихин найз нь болохоор тэр 35 рублээс нь Раскольниковд аятайхан хувц сунаар аваад 10 рублээр авсан юм шиг байна. 25 рублийн Раскольниковд эргээд өгнө. За тэгээ Разумихин бол тэр нөгөө Зосимов гэдэг эмч найзгаа дахин авчираад Раскольниковыг эргэж тойроод үзэж хараад нилээ ингээ асардаг. Ер нь л аюу сайн найзын юм дүр байгаа. За эмч болохоор Раскольниковыг ер нь бол би энэ гайгүй болж байна. Энэ бол одоохондоо л тийм санаа зовх зүйл байхгүй байна. Сайн амрах хэрэгтэй гэж хэлнэ. За Разумихин найз нь болохоор тэр орой одоо гэртээ нэг найр хийж байгаа. Тэр найрандаа Раскольниковыг эмч найзыгаа за тэгээд цагдаагийн газар ажилладаг цагдаагийн мөрдөгч Порфирий гэдэг бас нэг холын хамаатан бөгөөд найзыгаа урьсан байдаг. За ингээд Раскольниковыг хэвтэж хооронд Разумихин, Зосимов эмч хоёр нөгөө хоёр эмэгтэйн аллагын талаар ярьсан чинь Раскольников ингээд цаашаа хараад хөвтчихөж байгаа байхгүй юу? Үр буруулаад хөвтчихөж байгаа юм уу? Гэсэн тэр хоёрын ярианаас Раскольников юу гэж сонсдог вэ гэхээр хамгийн түрүүнд нөгөө хоёр будаг хийжсэн залууг сэжиглээд тэр хоёрыг баривчилсан байна гэж мэдж авдаг. Разумихин найз нь болохоор энэ хоёр хүн гин буруугүй гэдэгт итгэлтэй байгаад байдаг. Цагдаагийн мөрдөгч Порфирий одоо энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Нөгөө Разумихины хамаатан за тэгээд байрныхаа нөгөө найрандаа урьсан мөрдөгчтэй тий. За тэр мөрдөгч бол энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Эмгэгний одоо харилцдаг байсан. Эмгэнд ямар нэгэн эд зүйлээ барьцаал зээлдүүлсэн бүх хүмүүстэй ярьслага хийж байгаа гэж ярьж байдаг. За энэ хэд ингэ байжсэн чинь гаднаас нэг танихгүй залуу ороод ирнэ. За гэр мөрийг яаж ч бол тийм бүү мэд. За тэгсэн тэр нь болохоор Дунята нөгөө удахгүй гэрлэж байгаа. Сүйт залуу гэх юм уу? Лужин байдаг. За Лужин бол одоо сүйт бүсгүйхэн ахтай албан ёсоор танилцгаад ирж байгаа нэг юм шиг байгаа юм. Тэгэнгүүтээ нэг юм хоёр өрөө байр түрээсэлсэн хоёр өрөө байраа тогтжуулж байгаа. Тэндээ одоо Дунята хамт амьдрын энтергээд ярьдаг байхгүй юу? Раскольников болохоор Лужинг огтхонч тийм таатай хүлээж авахгүй. Угаасаа ингээд загтал бичээл загтлаас нь амар тийм хорглоо тоосон залжин тийм хүн юм байна гэдгийг ойлгоцсон байсан. Дараа нь ч гэсэн Разумихин хэлдэг тэр Лужины одоо түрээссэн гэдэг байр нь амар юм дэлбэрсэн муухай байр штэ гэд. Тэнгүүд угаасаа л нөгөө Раскольниковын зэвүү дургуй хоёр зэрэг хүрээд байгаа юм. Лужин болохоор тэр байрандаа ингээд засвар игээ байраа тогтчулж явах үедээ болохоор нөгөө Мармеледов биш үү те. Катеринатай дөрөвхтэй архичин Мармеледовын амьдардаг байранд бас нэгэн найзтайгаа хамт нэг өрөө түрээслээд амьдарч байгаа гэж ярьдаг. За тэгээ үргэлжлүүлээд Разумихин, Зосимов эмч хоёр нөгөө аллагын талаар яриа ярих гэсэн чинь Раскольниковын ер нь уур уцаар нь хүрээд тэр гурыг гуруулан нь хөөгөө явуулчихна. За гарахтаа болохоор Разумихин болон эмч хоёр хоорондоо ингэж ярьж байгаа сонсогдож байна гэж аахгүй. Раскольников яг тэр аллагын талаар ярихаар ингээд сэтгэл зүйн жоохон тогтоогүй байх шиг байна. Яг тэр талаар ярихаар уурлаж бухимдаад байна гэдгийг бол яг анзаарсан байгаа юм. За тэдний ёсны дараа Раскольников Разумихны авч өгсөн шинэ хувцснуудыг өмсөөд нөгөө ээжийнх нь мөнгнөөс үлдсэн 25 рублийг кармалаад тэндээс гараа явна. Зам зураа нилээн хідэн гуйлгч мөнгө төрөг тарааж байгаа байхгүй. Ер нь энэ ном дээр яг харах юм бол Раскольников амар их мөнгө тараадаг. Эннээс өмнө ч гэсэн одоо Катеринад мөнгө өгсөн юм уу те бас нэг гудамжинд цогт байвж байсан охинд таксины мөнгө төрөг өгсөн гэл мөнгөийг бол ингээ айгүйх тараад байдаг. За тийж явж байгаа бас нэг уушгийн газар орсон чинь цагдаагийн газрын бичиг хэргийн ажилтан гэж би ойлгосон Замётов гэдэг нэг залуу байгаа байхгүй. Замётовтой юм ярьж суудаг. Раскольников болохоор нөгөө аллагын талаар л ярихыг хүсэж байгаа бүр цаанаасаа. Замётовтой яриан дундаа маш аюултай гэх юм уу? Эрсдэлтэй яриануудыг хийгээд байдаг. Хэрвээ би алуурчин байсан бол яахгүй. Хэрвээ би тэр аллагыг үйлдсэн байсан бол тэр эмгэнээс дээрэмдэж авсан эд зүйлсээ л юун туруунд чулуун дор
гэрээсээ хол газар нуух байсан гэж мэгээд. Замьятов нь мэдээж амар ингээ гайхах харангуйт Раскольников за би тоглож л ээ штэ зүгээр тоглоомор ярьсан юм аа гэдэг ч юм уу те булцаар болно. За Раскольников тэндээсээ Замьятовтай бага юм ярьж суучаад гараад гүүрэн дээр ингээд явж идэг байхгүй. Тэгсэн тэр гүүрэн дээрээс нэг эмэгтэй үсрээд амиа хорлох орлого гээ. Тэгсэн чинь хүмүүс тэр эмэгтэйг нь авраад буцаад ингээ сэхээ амьдруулчдаг. За тэрийг хараад Раскольников юу гэж ойлгодог вэ гэхээр би ерөөсөө өнөөдөр орой гэрээсээ амиа хорлох зорилготой гарсан юм бэ штэ гэдгийг ойлгодог. Яг ямар зорилготой гарсан нь өөрөөсөө ухамсарлаагүй байсан. Байхгүй юу? Яг ч юм саяны эмэгтэй тэр амиа хорлох үйлчлийг хараад амиа хорлох гэдэг тэр зүйлээс ингээд амар сэжиглчдэг гэх юм уу? Би бол нэг хийж чадахгүй юм байна. За тийм бодолтой гэрээсээ гарсан болохоор ч тэр юм угаасаа хүн амьтанд мөнгө төргөө тэг гуйлгч мөлгч тараагаал нөгөө Замьятовт хамаг амьдрал юм яриад байсан ч гэж магадгүй юм гэж би бодсон. Тэгж явж ирснээр Раскольников нөгөө алсан эмэгнийхээ байшинд нь очсон. Наа чин цусны тусал үлдсэн байна уу? Та нар шинээр засч байгаа юм уу? Би наад байшин гэж чинь хөрөслөмрөслөгээд илүүстэй яриад байдаг. За тэр байранд нь хүмүүс засвар хийж байдаг байхгүй. Тэр засвар хийжсэн хүмүүс нь гэсэн чинь мэдээж Раскольников дуурлан шөнө оройн цагаар одоо ирчээд те илүүдтэй юм асуулаа гэд тэр байрнаас хөөгөө гарчдаг. Гадаа гарсан чинь гудамжинд нэг юм хөшин ир гэх юм уу? Сүүх тэргэнд дайруулсан амар хүн шарахтай хөвтчихэдэг. Очоо харсан чинь тэр нь нөгөө хэд хоны өмнө Раскольниковтой уушин газар танилцсан Мармаледов байдаг. За Мармаледовын гэрийг Раскольников мэдж байгаа учраас гэрт нь хөрөөж өгөөд имч дууддаг. Имч ирээд гэсэн чинь за харамсалтай нэг хүн бол хитрхи их шаардсан байна. Энэ хүнийг авах боломжгүй байна гэж хэлнэ. Катерина болохоор том хүүхдээ явуулаад Соняг дуудуулж ирдэг. Соня хурж ирээд аавыгаа одоо тэврээд байлахт нь аав нь охиноосоо уучлалт гуйгаад охиныхон гар дээр амьсгаад гуранаа. За тэгэнгүүт энэ бүх үйл явдлыг харж исэн Раскольников болохоор ээжхний явуулсан мөнгнөөс үлдсэн мөнгөний ихийг нь буюу 20 рублийг Катерина төвдөг нөхрийнхөө оршуулганд хэрэглээрээ гэд. Раскольников гарч байгаа Мармеледовын цуснд ингээд хуц хонор буудагдсан тий. Тэнгүүтээ Разумихин найзынхаа байранд болж исэн найран дээр очинд Раскольников тэр амар одоо цустай амар дүр төрх царайг нь хараад Разумихин болон нөгөө эмч хоёр чинь Раскольниковыг хөрөөж өгөө гэдэг гэртэн. Гэртээ ингээд Раскольников яваад очсон чинь гинтийн зочин хүлээж идэг. Ээж дүү хоёр нь ирсэн байдаг. За мэдээж удаан хугацаанд уулзаагүй болохоор ээж дүү хоёр нь бол Раскольниковыг хараад баярлж байгаа. Гэтэ нөгөө талаасаа гадна төрхийг хараад айж аамаа. Раскольников болохоор ер нь бол ээж дүү хоёроо хамгийн түрүүнд юм амар уурсан, зэвүүцсэн юм дургуутсан байдалтаар хүлээж авна. За тэгээ Дуньята маргалтан Ложинта чамаа яасан ч гэлүүлэхгүй гэд. Дунья болохоор би хинтээ гэрлэхгүйгээ өөрөө шийднэ гэдэг. Разумихин болохоор тэдний дундуур ингээ ороод аль болох тал бүрийгтэй ингээ тайшруулах гэж байгаа л да. Тэнгүүтээ Дунья ээж хоёрыг нь одоо байрлж байгаа зэрэг хүргээд өгөө тэгээ буцаж ирээд Раскольниковын бие хэр байгаа гимш найзтайгаа хамт шалгая буцаж одоо ээж дүүний хоёр дээр нь очиод Раскольников хэр байгааг хэлье гэдэг ч юм уу те ингээд тэдний дунд нөгөө элчийн үүргийг гүйцэтгээгээд байгаа байхгүй. Тэгээ би энийг уншиж байхдаа бодсон. Эдгээр одоо яаж амьдраад байгаа юм бэ гэсэн чинь энэ номон дээр мань болохоор юм газрын зураг байсан. Харсан чинь одоо яг энэ хэсэгт юм л да ингээд гарахаар нэг энэ хэд маань нэг гудамж тойрол ерөөсөө хитгэн байшинд л амьдраад байгаа юм байлээ. Тийм болохоор л нэг нийтдээ хурдан очиод хурдан ирэлтэй. Тэгээд яагаад одоо заавал энэ дөрөв нэг дор ингэж амьдарч байгаа юм бол тоо гэд би бас бодсон байхгүй юу. Гэхдээ яг хэрвээ хол амьдардаг байсан бол Санкт Петербург хотыг би одоо тухайн үедээ ч гэсэн айгүй том хот байсан л гэж төсөөлөд байна л да. Хэрвээ ингээд амар хол амьдардаг байсан бол тэр чи одоо өдрийн ихэнх цагийг нэг найзынхаасаа нөгөө найз руугаа өдрийн талд нь алхаад ч юм уу те номын өвөл явдал маань угаасаа юм зузаан байгаа дээр бол улам их зузаан болох юм шиг санагдсан. Тэгэхээр одоо зохиолч хүнээс үйл явдлаа бодоод энэ хэдийг хооронд нэм ойрхон амьдруулсан юм болов уу гэж бодсон да. За тэгээ Разумихин Дунья ээж хоёрыг нь байрлж байгаа тэр байранд нь хөрөөж өгөхгүй явдаг. Замдаа Дуньягийн гоо үзэсгэлэн одоо бишрээд ер нь бол Дуньяд сэтгэл алдарч хэлнэ. За тэр хоёрыг хөргөж өчөөд Разумихин буцаад ирэхдээ нөгөө эмч найзгаа авчирч үзүүлж байгаа. За эмч найз нь бол энэ удаад Раскольниковын энэ өвчин бол ядуурлаас гаралтай өвчин юм аа гэж хэлж байгаа нь яхаар үнний ортоо санагдсан. За дээрэс нь нэмээд нөгөө аллагын талаар ярих бүрдэл юм эвгүй зан арилшин гаргаад байгаа. Сэтгэл зүйн хямраад байгаа гэдгийг анзаарсан. Тэгээ ямар шалтгаанаар яагаад тэр мэдгүй ч гэсэндээ энэ Раскольников гэдэг хүн бол тэр аллагад бүр ингээд автцсан байна. Донцсон байна. Obsessed болцсон байна гэж дүгндэг. Тэрнээсээ болоод тэр сэтгэл зүйн тогтворгүй байдал нь эргээд бие махбод нь
нөлөөлөд байгаа юм байна гэж үзэж байгаа юм байна л да. За psychosomatic гэж ярьдаг те ингээд нөө сэтгэл зүйн тэр стресс, сэтгэлийн тавтаргуу байдал нь эргээд хүний биед янз бүрийн шинж тэмдгээр илэрхийлэх psychosomatic гэдэг. Тэгэхээр тэр үед бол яг эмч Raskolnikovыг psychosomatic шинж тэмдгүүд үзүүлээд байл гэж бодоод байгаа юм л да. Ер нь бол үнний орт бат. За тэгсэн Ложин болохоор Дунягийн ээж рүү захиа бичсэн. Маргаашийн 20 цагт Дуня болон ээжтэй нь уулзсан. Тэр уулзалт нь Раскольников байхыг зөвшөөрөхгүй. Тэгээж танаа Раскольников хүүчин Соня гэд биеийн үнэлэгчид 25 рубль өгжээлээ гэж бичсэн байгаа байхгүй юу? Уул нь аль Катеринад Сонягийн аавыг оршуулгад зориулаараа гэд 20 рубль өгсөн шүү дээ. За ямар ч сан Ложин ингэ бичсэн маа. Энийг хэдүүлээ санаж байгаарай. Маргааш өглөө нь бол Дуня ээжтэйгээ Раскольниковын дотсон чинь нөөт нь би хаана арай гайгүй болцсон хувцамраа хайтаа хүмүүссэн сууж байдаг. Ийм ч ирээд Раскольниковын өвчин идэрсэн байна гэж хэлнэ. За тэгээ овоо хүн шиг гэр орныхондоо юм яриа байж байдаг. За ээж нь болохоор Раскольниковыг мөнгийг нь Соняд өгсөн гэдгийг сүгсэн чинь Раскольников Соняд биш Катеринад өгсөн шүү дээ. Залруулдаг байхгүй юу? Тэгэнгүүт ээж нь энэ Соня гэдэг хүүхнээс болоод миний хүүхэд сэтгэл зүйн асуудалтай болсон. Ингээ би энэ өвдсөн юм шүү дээ гэж боддог. Өөрөөр хэлбэл Ложин яг ээжт нь яг ийм бодол төрүүлэхийг хүсэжсэн гэсэн үг. Раскольниковт эргэлзүүлэхийг магадгүй Раскольников ингээ биеийн үнэлэгч аваад ишүү гэдгийг мэдүүлэхийг хүссэн. Раскольниковын ээж дүү хоёр явсны дараа Разумихин нэрээд нөгөө Порфирий гэдэг мөрдөгч эмгний бүх үйлчлүүлэгчтэй ярилцлага хийж байгааг Раскольниковд хэлсэн чинь Раскольников би ч гэсэн өмнө нь 2 ч удаа тэр эмгнээс мөнгө зээлж авч ирсэн. Тэгэхээр би бас ярьсан байх юм байна гэж хэлээ. За тэгээ Разумихин Раскольников хоёр хамтдаа нөгөө Порфирий мөрдөгчдөр очиад ярилцлага мэдүүлэг гэх юм уу? Мэдүүлэг өгөхөр болдог. Раскольников бол зандаа ингээд аль болох натурал тэ ерөөсөө юу ч болоогүй юм шиг яг өөрөөрөө л байн гэж шийдэл ордог. Яг Порфиригийн өрөө рүү орохдоо ингээд Разумихинтэй хамт инээлтэл орж байгаа байхгүй юу? Раскольников бол дотроо өөрийгөө бол яг л байгалийнхаараа өөрийнхоороо ямар ч гин буруутай шинж тэмдэггүй л орж ийнэ л гэж боддог. Тэгсэн Порфирийн өрөөнд нөгөө Замятов гэдэг цагийн газрын ажилтан нөгөө Раскольниковын хэрвээ би алуурчин байсан бол ингэх байсан тийх байсан гэд баахан солиорцсон тэр хүн сууж байгаа байхгүй. Тэрийг хараад Раскольников юу нөгөө яг өөрийнхөө гин буруугүй байна. Аль болох анхаарал өөртөө татахгүй гэсэн тэр бүх бодол нь замхаж алга болол зөв шууд ингээд дотроо чичир салгалаад айгаад эхэлж байгаа. Раскольников болохоор өмнө нь бол эмэгнээс 2 удаа мөнгө зээлжсэн. За хамгийн сүүлд нь бол яг эмэгнийг өгөхөөс 3 хоногийн өмнө очиод эд зүйлээ зээлсэн. Ийм бөгж олон аавынхаа дуултайсан бугуун цагийг барьцаасан. Энэ эд зүйлээ маань нөгөө алуурчин, бээрэмчин чинь хулгайлсан болов гэж яриагаа эхэлнэ. За хариуд нь болохоор мөрдөгч Порфирий өнгөрсөн хугацаанд одоо энэ эмэгний үйлчлүүлэгч гэх бүх хүмүүс ирээд ярьслах өгсөн штеп. Та ганцаараа өвөөгүй байсан юм байна гэдгсэн чинь Раскольников би өвдсөн байсан гэд Разумихин найз нь ч гэсэндээ энийг нь батлна. Тэгсэн чинь энэ номын бас хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг одоо өрнөж байгаа юм. Мөрдөгч Порфирий яг өөрөө уншсан нэг нийтлэлийн талаар ярьдаг байхгүй юу? Тэр нийтлэл нь болохоор хуулийн сургуулийн яг оюутан байх үедээ бичсэн. Гэхдээ ингээд нийтлэгдсэн гэдэг нь мэдээгүй л байсан юм байна л та. За Порфирий болохоор тэр нийтлэлийн талаар ярьж агаад төсөөл хэсэгтээ энэ нийтлэл маш сонирхолтой нэг санааг дэвшүүлсэн байлээ. За тэр нийтлэлт болохоор гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүйн нэлээд дэлгэрэнгүй бичсэн. За төсөөл хэсэгтээ болохоор энгийн хүн болон онцгой хүн буюу одоо энгүй хүн гэж 2 төрлийн хүн байдаг. Энгүй буюу онцгой хүмүүс нь тэр энгийн хүмүүсийн дагаж мөрддөг хууль дүрмийг зөрчиж болно. Бүр зөрчихч ёстой гэдэг ийм санаа дэвшүүлсэн байгаа юм. За Раскольников болохоор энэ нийтлэлээ ингэж тайлбарладаг. Ерөнхийдөө бол онцгой хүмүүс энгийн хүмүүсийн зохиосон тэр дүрм журмыг эвдээд зөрчөөд шинээр дүрм журмыг бий болгодог Наполеоноор жишээ авдаг. За ер нь бол өөрөөр хэлбэл яг эндээс л Раскольников яагаад энэ аллагыг үйлдсэн гэдэг сэтэл нь хальт гарч ирж байгаа юм болов. Ер нь Раскольниковын үзэл бодлын хамгийн том хэсэг нь энд байгаа юм болов гэж бодсон. Жишээлбэл хуулийн сургуулийн оюутан сэхэтэн хүн бол нэг муу ааш муутай хүн болгоны дургу хүргэсэн эмэгнийг аалж болно. Яа гэвэл тэр сэхэтэн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг нь тэр эмэгний нийгэмд гүйцэтгэх үүргээс хамаагүй илүү, хамаагүй дээр байх болно. Дээр гэдэг аа шүү гэж боддог ийм үзэл бодолтой залуу байсан байна.
За мөрдөгч Порфири болохоор үргэлжлүүлээд Раскольниковоос асуудаг. Чи бурханд итгэдэг үү? Чи Лазарусын тухай түүхийг мэдэх үү? Дээрээс нэмээд яаж тэгвэл онцгой хүнийг энгийн хүнээс ялгах юм бэ гэсэн чинь Раскольников болохоор энгийн хүн хэрний онцгой хүний дүр бүтээж байгаа бол тэр хүн нэх удахгүй баригднаа. Тэгээ мөн гэмт хэрэг үйлцсэний дараах сэтгэл зүй болон яг тэр гэмт хэргийг үйлдэх чадвар хоёр бол хоёулаа хоорондоо шал өөр зүйл гэж байгаа байхгүй. Жишээлбэл онцгой хүн хэрвээ хэн нэгний дайм наснд хүрчих юм бол ямар нэгэн гэмт хэрэг үйлдчих юм бол мэдээж яг бусад хүмүүс шиг сэтгэлийн шаналл одоо гин буруутай мэдрэмжийг мэдэрнэ. Гэхдээ онцгой хүнийг юу онцгой болгодсон бэ гэхээр тийм хүмүүс тэр гин буруутай мэдрэмжээ тэр сэтгэлийн шаналлаа дараад цааш одоо явах тийм чадвартай, тийм хүчтэй байдаг. Тэр нь л одоо онцгой хүмүүсийг энгийн хүмүүсээс ялгаж өгч байгаа гэдэг иймэрхүү утгатай юм ярина. Тэгсэн чинь Разумихин найз нь Раскольниковыг жоохон шоолоод чи одоо өөрийгөө арай онцгой хүн гэж бодт юм биш үсттэй гэсэн чинь Раскольников болохоор хэрвээ би онцгой хүн байсан бол би онцгой хүн шүү гэд энд зарлаад таанчлах хэлэхгүй л явах байсан. Гэхдээ би бол мэдээж Наполеон биш ээ гэж хэлдэг. За ингэснээр бол ер нь эдний одоо хоорондын яриа мэдүүлэг дуусч байгаа гэсэн. Раскольниковыг тэр өрөөнөөс гарч ирсэн чинь Порфири хамгийн сүүлийн асуултаа асуув. Чи тэр өдөр будагчдыг харсан уу гэсэн чинь Раскольников уулын ноол ингээд Порфирид янз бүрийн сэжигтэй зүйл хэлэхгүй байхыг амар хичээж байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэндээ тэр өдөр би оцсон ч гэсэндээ будагчдыг хараагүй гэд хэлчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь Разумихин найз нь урдуур нь орж ирээд Порфири чи юу яриад байгаа юм? Чи арай Раскольниковыг сэжиглээд байгаа юм биш үсттэй гэж хэлээд нөөдгөнгүүгүйгээд ингээд энэ хоёр мань гарч байгаа юм. За гэхдээ Раскольников бол өөртөө маш их ууртай ууралсан ба. За миний ойлгосноор шүү. За яа тэгэхээр хамгийн сүүл эмэнийг өгөхөөс өмнө 3 хоногийн өмнө очиж мөнгө зээлсэн гэж хэлснээ. Сая болохоор зөвхөн тэр эмэнийг өгсөн өдөр ажилласан будагчдыг хараагүйгээ хэлчихээр энэ хоёр нөгөө мэдүүлэх нь гэх юм уу те ярьсан юм хоорондоо зөрчиж байгаа шүү дээ. Тэгээ Порфири надаас илүү ухаантай байж чадлаа гэд мань хүний болж уур уцаар нь хүрнэ. За Раскольников гэртээ очичоод ер нь бол өөрийгөө би энгүй хүн биш юм байна. Би энгийн хүн юм байна. Би Наполеон биш юм байна гэдгийг хүлээн зөвшөөрнө. Эмэгнийг хэдийгээр алах зоригтой байсан ч гэсэн тэр алгыг гэмт хэргийг үйлдэх одоо чадвартай байсан ч гэсэн тэрний дараагийн үе шат болох жинхнээсээ тэр онцгой хүнийг энгийн хүнээс ялгах зүйл буюу одоо тэр сэтгэлдээ төрж байгаа гин буруутай мэдрэмж сэтгэлийн шаналлаа давж гараад амьдралаа үргэлжлүүлэн амьдрч чадахгүй байгаа юм байна гэд. За тэгээ дээрээс нэмээд хөөх юм гим халгүй оюуны хомсдолтой Лизавета хүртэл нэмээд алсандаа л өөрийгөө буруу шана. За ингээ унтж байгаа. Айгу таагүй зүү зүүдлээ. Ер нь бол энэ ном бол айгу урт ном. Яг таагүй зүү зүүдлээ, хачин зүү зүүдлээ гэдээ би яриад байгаа боловч номон дээр бол яг зүүд нь юу байсан. Тэр нь одоо эргээд Раскольниковын хүүхэд наснаас те бидний мэдэж авах ёстой зүйлсийг бас зүүдэрээ дамжуулаад энэ хүний сэтгэл зүгэн ч гэсэндээ хэлж өгөөд байгаа. Гэхдээ мэдээж яг иймэрхүү бүх детайлыг ярих юм бол энэ бичлэг маань бараг 20 цагийн бичлэг болох учраас би бол маш их товчилж байгаа. Тэгж болохоор би яг л нөгөө хэлдэг зүйлээ хэлмээрээ та бүхэн өөрсдөө заавал уншаарай. Тэгжиж илүү бүх тэр нарийн нюансыг бүрэн гүцэд ойлгох боломжтой бол. За ингээд тэрийг хачин таагүй зүүднээсээ сарсан чинь Раскольниковын гэрт нь зочин ирсэн байна. За хэрвээ яг та бүхэн анзаарч байгаа бол энэ үйл явдал аюух тавтацдаг. Раскольников ингээл нэгэн болоод унтаас эрэхтэн гэрт нь нэг хүн ирсэн байдаггүй. Амьдралд нэг шинэ надал явдлыг хэлж яадаг. За энэ одоогийн ирсэн хүн нь болохоор нөгөө Дунягийн ажилдаг байсан. Дунягийн хойноос гүүгээд их нэртэй баригдсан Свидригайлов гэдэг энэ залуу байгаа юм. За Свидригайлов ягаад Санкт Петербургт ирсэн юм бэ гэхээр эхнэр нь нас баржээ. Дуняг явсны дараахан хүмүүс болохоор яг Свидригайловыг эхнэрээ зодоод тэрнээс нь болоод эхнэр нь цус хараад нас орсон гэж яриад байгаа. Гэтэ Свидригайлов болохоор яг үнэндээ эхнэр нь хит их хоол идээд саа өвчнөд дайруулсан гэж Раскольниковд ярьдаг. За энэ хүмүүсийн нэр ер нь айгу хэцүү нэртэй хүмүүс юм. Тийм болохоор Свидригайловыг би цаашаа Свидри гэдээ ярьчихэд хөө тэгээ та бүхнээс уушлалтгүй та бүхэн Свидри гэх юм бол Свидригайловын талаар ярьж байна гэд ойлгож орой. Свидри яагаад Раскольниковд уулзж байгаа гэхээр товчхонтой Дуняг Лужинтай бити гэрлүүлээч. Оронд нь эхнэр нь айгу чинэлэг байсан. Эхнэрийнхээ үлдээсэн мөнгнөөс 10,000 рублийг өгөө эдний гэр бүлд гэдэг санал тавьдаг. За энэ 10,000 рубль нь бол одоогийнхоор 150 сая орчим төгрөг юм болов гэж тооцоолж байгаа шүү.
За мэдээж энэ бол Раскольниковын гэр бүлийнхнийг хангалттай бүх асуудлыг шийдэх хэмжээний мөнгө те. Свидрий бас нэмээд нэг зүйл хэлдэг нь юу юм бэ гэхээр Свидригийн эхнэр нас барахаас өмнө Дуняд 3,000 рубль гэрээсэлж үлдээсэн байдаг. За энэ бас айгүй сонирхолтой. За энэс би бол Свидригийн эхнэр нь нэлээд хүн чанартай эмэгтэй байсан болов уу гэж бодсон. Яг тэгэхээр ээжийн захидал бичснээр бол Дунягийн нэр төрд нь халтсныхаа дараа бүх тосгоноороо яваад Дунягийн нэр төрийг дахиад одоо цайруулах те цагаатгах тийм ажил хийсэн шүү дээ. Тэнгүүд одоо ингээд магадгүй нэг юм залуу охины нэр төрд тийж халтсандаа гимшээд хөхтөө хүртэл Дуняд ингээд их хэмжээний мөнгө гэрээслээд үлдээсэн болов уу гэж бодсон. За ингээд маргааш оройн 8 цаг болж байгаа юм. За нөгөө Лужин чин Дунийг ээж хоёртой уулзаад ирнэ гэрэлтийн талаар ярина гэсэн маш те. Тэгсэн чинь энэ уулзалтын юм болохоор Разумихин, Раскольников хоёр бас очно. Өөр нь бол Раскольниковыг Лужин ирэхийг хүсэхгүй байгаа. Яа тэгэхээр Раскольников Лужинд маш хүндэтгэлгүй хандсан. Гэрээсээ хөөсөн гэд. За энэ хэд бүгдээрээ уулзаад Свидрий Раскольниковтай уулзах гэж ирсэн тухай ярилцаад ер нь бол Свидрий ямар муу хүн юм бэ гэдгийг хоорондоо ярилцсанаар эдний уулзалт бол эхлэн. Свидрий болохоор өмнө нас хүн амны хэрэгт холбогдчихсон. Бидний гэрт ажилладаг байсан хоёр зарцсан очир битүүлгээр нас барсныг амиа хорлолт гэж тооцсон. Тэгээд өөрөө мөрөөдө тоглоом тоглож баахан үр ширэнд орчоод эхнэрийнхээ одоо хөрөнгөөр төлөвлөдөг байсан ч гэсэн эхнэрийгээ эргээд амар зодож нүддэг байсан гэдэг ч юм уу. Иймэрхүү яриа өрнөдөг. Дуня болохоор энэ өрөөнд байгаа цаашдаа ер нь Лужин тач тэр те одоо гэрлийн тулд Лужин Раскольников хоёрыг нэг нэгнээсээ уучлалт гуйхыг шаарддаг. Тэгсэн чинь Лужин болохоор би яхаараа Раскольниковоос уучлалт гуйх ёстой. Наа чин баг надаас юм доод зиндааны хүн. Тэгээ би энэ доод зиндааны хүнээс уучлалт гуйхгүй гэд хийжүүрхэн. Тэгсэн чинь Раскольников Дуня тэгээ тэр хоёрын ээж энэ гурав нийлээд ер нь бол Лужны хамаг муу мухайг нэлчилнэ. Жишээлбэл Раскольниковыг Катринад мөнгө өгснийг харсаар байж Сониад буюу одоо биеийн үнэлэгчд мөнгө өгсөн гэж буруу ойлголт төрүүлэхээр юм ярьсан. Дуня ээж хоёрыг нь Санкт Петербургт ирэх тэр замын зардлын хүртэл амир тийм хогийн аргаар төлж мөлөөл амир хорголоо тоолсон. За тэгээд хамаг юмаа зориулаад ирсэн багс чи энд байж байгаа байдлыг хар гэдэг ч юм уу тий. Өөрийг нь ингээ буруутгах ангууд нь Лужин угаасаа тэсгүй. Дуня чи тэгвэл Свидрийтэй угаасаа л асуудалтай байсан юм шүү. Хоёр угаасаа л жигчүг байсан юм шүү гэсэн чинь энийг сонсоод Дуня маш их уурлаад шууд Лужинтай сүүгээ цоцолчихно. За ер нь бол хэдийгээр нэг гэрт өсч торинсон ч гэсэндээ нэг зэхийн хүмүүжлийг авсан ч гэсэндээ Раскольников Дуня хоёр бол яг ёс суртахууны хувьд нэг нэгнээс амар огцом өөр байгаад байгаа. Дуня бол цэвэр, ариун, цагаан цайлган ёс суртахуунтай эмэгтэй одоо дүрийг гаргаж ирсэн баа. Лужиныг хөөж явуулчаад нөгөө хэдийн хувьд ч гэсэндээ одоо манайхны гэх юм уу те Раскольниковын талынхны хувьд ч гэсэндээ санхүүгийн байдал нь шал өөр болоод ирж байгаа штэ. Свидригийн эхнэрээс үлдсэн 3,000 рубль гэдэг бол угаасаа Дунягийн одоо амьдралыг өөрчлөх хэмжээний мөнгө. Энэ мөнгөө яаж захирж зарцуулах вэ гэдэг талаараа ярилцсан. Нөгөө талаасаа болохоор бас Свидри яг Дуняг хайгаад Санкт Петербургт ирсэн байгаа нь жоохон аимшигтай санагдана. За тэнгууд Разумихин болохоор Дуняг үүнээс хойш хамгаалнаа битээ. За дээрэс нэмээд хэрвээ хүсэх юм бол энэ 3,000 рублээс чинь би аваад орчуулга хийдэг хэвлэлийн газар байгуулъя гэдэг ийм санал тавьдаг. За Раскольниковоос илүү баг Разумихин тэг энэ айлын хүү юм шиг Дунягийн ах юм шиг эдний гэр бүлд анхаарал тавьж эхэлнэ. За тэгээ энэ нь бол цаашдаа номын туршид үргэлжлээ явна. Раскольников дээр суужсан. За энэ бидний баг хамгийн сүүлийн уулзалт байж магадгүй гэж хэлээд гараа авчиж байгаа. Разумихин хоньс нь гүччихэд эн чинь юу гэсэн үг вэ гэсэн чинь Раскольников чи ээж дүү хоёрыг минь сайн харж хандаж яваарай. Удахгүй миний аимшигт нөөц ил болох баха гэж хэлдэг байхгүй юу? Энийг сонсоод энээс өмнө Разумихин хизээч найзыгаа огт юунд ч сэжиглээгүй. Нөгөө аллагын талаар ярихад Раскольников сонин үйл гаргаад байсан шүү дээ. Тэр бүгдийг нь ерөөсөө зүгээр сэтгэл зүйтэй л холбоотой гэж бодож исэн болохоос ш үнэхээр гэмт хэрэг үйлдсэн байх үедээ гэдэг бодол огт төрж байгаагүй. Яг саяны үгийг сонсоод анх удаа Разумихинд нэр энэ хүн аимшигтай зүйл хийсэн юм шүү дээ гэдэг тийм бодол төрдөг. Тэндээс гараад Раскольников Соня гэх руу явна. Сонятай анх удаа хоёулахна уулзж байгаа нь энэ юм байна. За тэгээ Соняг нэрэл ямар хөөрхөн охин бэ гэдгийг нь Сонягийн гоо үзэсцэн гэн анх удаа энэ үед олж хардаг. За тэгээд Раскольников бол мэдээж ер нь л зан чанарын хувьд гэх юм уу зан төлөвийн хувьд бусдаас онцгой те шууд л ингээд Сонятай амар хэцүү аашлаад эхэлнэ. Одоо ингээд аав чи нас барцсан. Удахгүй хойд ич чи угаасаа өвчнөөсөө болоод нас барна. Чи тэгээд энэ гэр бүлээ тэжээж дийлэхгүй. Тэгэхээр чиний хойд дүү буюу одоо Катринагийн 3 хүүхдийн хамгийн том нь Поличка гэд охин.
тэр ч гэсэндээ чиний араас орно гэдэг ч юм уу тий. Тэгсэн чинь Сони болохоор бурхан арайч тэхгүй л үдээ бурхан тэгхийг зөвшөөрөхгүй гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ энэ ярианаас болохоор Раскольников юу гэж ойлгодог вэ гэхээр Соня бол бурханд итгэдэг тийм чин итгэл үнэмшилтэй тэр итгэл үнэмшлийнхаа ачаар л одоо өнөөдрийг хүртэл өөрийнхөө хийдэг ажлыг хийгээд амь зогоож явт юм байна гэдгийг ойлгодог. За энэ яриан дундаас болохоор Сони бас нөгөө саяхан алуулсан Елизавета гэдэг эмэгтэй бол яг үндэ өөрийнх нь найз. Тэгээ Сониад зориулаад ийм Библи ном болон Христтэй хүзүүний зүйл бэлгэлсэн гэдгийг Раскольников олж мэд. Сони яг ингээд одоо шашны итгэл үнэмшилтэй Библи шинэ гэрээ уншдаг гэдгийг нь Раскольников сонсоод түүл чи надаа Лазарусын түүхийг яриад өгөөч гэж гуйдаг. За Раскольников ч болохоор өөрөө бурханд итгэдэг. God doesn't exist. Бурхан гэж байдаггүй гэж боддоггүй юм байна. За Соня болохоор Лазарусын түүхийг ярьж өгөн. Тэр нь болохоор яадаг түүх юм бэ гэхээр маш товчхондоо Есүс Христийг тосгонд ирсэн чинь тэр тосгонд нь болохоор Лазарус гэдэг залуу нас барчсан, оршуулгдсан байд юм байна. Хүмүүс болохоор чи ингээд бурхны хүүл гэдэг те чи Лазарусын амь насыг яагаад авраагүй юм бэ гэсэн чинь Есүс Христ одоо Ааваас буюу Бурхантай ярилцаад Бурханаас Лазарусыг амьлуулад яг өөрийгөө хүн төрлөختнийг аврахаар ирсэн элч гэдгээ мэддүүлэх тийм одоо хүсэл тавьдаг юм байна л да. За тэнгууд нь Бурхан тэр хүслийг нь зөвшөөрөөд Есүс Христ нас бараад 4 хонжилсан Лазарусыг эргэн амьлуулад тэгээ тэр тасганы хүмүүсээс Есүсийг үнэхээр Бурханы хүү гэдэгт нь итгэдэг юм байна. За маш товчхонд бол ийм түүх байдаг. Хэрвээ би зөв ойлгосон бол бас Христтэй шашинтай хүмүүс байвал тэгээ би энэ түүхийг буруу ойлгоод буруу ярьсан бол уучлал хүсье та бүхэн коммент намайг залруулж болно шүү. За энэ түүхийг сонсоод Раскольников болохоор Сониад ингэж хэлдэг. Хэрвээ би маргааш танаад ирэх юм бол би Елизаветагийн асныг чамд хэлье гэж. Гэтэл яаж яхад яг хичээх саяны Раскольниковын Сониад ярьсан зүйлийг хэн сонссон байдаг вэ гэхээр Сониагийн хажуу өрөөг түрээслээд амьдарч байгаа Свидрээ сонссон байдаг. Тэгээд за маргааш Раскольников хэрвээ Сониагийн дэрх юм бол би бүр энэ ханны хажууд сандал авчирч тавьж агаад тухтаанаар бос сонсноо гэж шийддэг. Ер нь бол яг би ингэж ойлгоод байгаа. Раскольников Сониад хэрвээ би маргааш танад ирэх юм бол гэж хэлсэн шүү дээ. Тэгээ мань хүн хэрэг үлээх гэж байгаа юм болов уу гэд. Яа тэгэхээр маргааш өглөө яг 11 цагт Раскольников Порфирийн өрөөнд очдог. За гэхдээ яг нэг тийм гин бурууга шууд хүлээхгүй харин миний нөгөө эмгэнд барьцаалуулсан байсан цаг ийм цаг байсан гэх нэг маягт бөглөөд очдог. Порфири гэсэн чинь надтай юм ярьж суугаач гэдэг Раскольниковыг өрдөг байхгүй. Тэгснээ нэг юм сонин гэртний найзтайгаа уулзж байгаа юм шиг инээж ханаага шал өөр юм яриад цагдаагийн газар ингээд засвар хийж байгаа мэж байгаа гэл. Шал өөр юм яриад тэр нь болохоор Раскольников бүр ингээд дотор нь бачимдуулна. Угаасаа ингээд нэг дотроо гин буруутай байхад нөгөө хүн тэрийг мэдчихэж юм шиг мэдэхгүй юм шиг ингээд байгаад ингээд ач аюу хэцүү шттэ тий. За тэгээд энэ хоёр цаашаа үргэлжлүүлээд ярьдаг. Раскольников бас нөгөө хуулийн сургуулийн оюутан учраас ч тэр юм уу нөгөөдөн цагдаагийн мөртөгч учраас гин буруутай гэр нь хэрхэн нотлох вэ хэрхэн батлах вэ гэд. За энэ ярианы яг гол санаа нь болохоор Порфири ийм зүйл гаргаж ирж байгаа байхгүй. Сэтгэл зүйн нотлох баримт, биет нотлох баримт гэдэг зүйл байд юм байна. Гэмт хэрэг тэгэхээр яг алиунгаар нотлох юм бэ? Сэтгэл зүйн нотлох баримтыг хангалттай гэж үзэх юм уу? Эсвэл энэ хүн энэ гэмт хэргийг өгүүлсэн гэдэг тэр биет нотлох баримтыг нь бодит нотлох баримтыг нь хүлээх ёстой юм уу? Олох ёстой юм уу гэд мэтгэлцдэг. Раскольников болохоор цаагаараа юу гэж ойлгодог вэ гэхээр Порфири Раскольниковыг энэ гэмт хэргийг үйлцэн гэдгийг мэдж байгаа юм байна. Сэтгэл зүйн нотлох баримт гэдэг байгаа. Тэр зүйл байгаа юм байна. Гэхдээ бодит биет нотлох баримт байхгүй учраас баримжилж чадахгүй юм байна гэдгийг ойлгодог. За сэтгэл зүйн нотлох баримтууд нь яг юу гэлээд байгаа юм бэ гэхээр жишээлбэл нөгөө цагдаагийн газар аллах яригдж явах үед Раскольников ухаан алдж унсан ч юм уу те дараа нь цагдаагийн газрын ажилтан Замятов хэрвээ би алуурчин байсан бол ингэн тэгнэ гэж ярьсан ч юм уу те. За энэ бол бүр амар түгээмэл байдаг гэж байгаа байхгүй юу. Тийм аллах хийсэн огт баригдахааргүй байхад алуурчид өөрсдөө ингээ хин нэгэнд бүр сайрхаж ярмаар ч юм уу мэдгүй ямар нэгэн шалтгаанаар ингээ ярмаар санагдаад яриад тэрнээсээ болоод одоо баригддаг яг ийм бодит тохиолдлууд дэлхийд аяар зөндөө байд юм байлээ. За энэ ярианы эцэст бол Раскольников угаасаа сэтгэл зүйн нэмзэг байгаа тэр Порфиригийн нэг юм тоглоом гэх юм уу те бас л юм сэтгэл зүйн дайралт хийгээд байгаа шүү дээ. Энэ нь бүр амар хэцүү санагдаад нэг бол намайг баривчих эсвэл чөлөөтөө явуул гэж хэлдэг. Тэгэхэд тэр мөчөд Порфири би чамд нэг гинтийн билээ бэлдсэн ингээд хаалгана гэдэг байхгүй. За тэгээ Раскольников болохоор өөрийг нь одоо гэрч энэ хаалганы цаанд байгаа юм байна гэсэн чинь нөгөө хоёр будаг хийжсэн залуугийн нэг нь тэр хаалганы цаанд байдаг. Гэхдээ маш сонирхолтой нь тэр залуу
Raskolnikovыг харсан энэ төр гэдэг тийм мэдүүлэг өгөхгүй харин өөрөө би тэр эмэгнийг алсан гэд нөгөө будчин залуу чинь хэргийг хүлээч. Порфири бол аль хэдийн Raskolниковыг жинхэнэ алуурч ингээ мэдсэн ба. А гэхдээ бодит нотлох барив байхгүй. Дээрээс нь нэмээд дөнгөж сайн нэг хүн хэрэгээ хүлээчихэж байгаа учраас Raskolниковыг баривчлах ямар ч үндслэл байхгүй. Тэр Raskolниковыг явуулж байгаа юм. Raskolников болохоор тэндээсээ шууд гараад Мармаледовын оршуулга руу очино. За миний ойлгосноор бол Оросд бас яг манай Монголтой адилхан оршуулгын ёслолыг үйлдчихэд дараа нь одоо гэрт нь очиод хоол ундид цуудаг тийм юм болж байгаа юм шиг байгаа юм л та. За тэгвэл нөгөө Катерина нь Раскольниковын өгсөн мөнгөөр нь аюу хоол хүнс одоо эдээ ундаа бэлтцсэн. А гэхдээ уур амьсгал нилээн таагүй. Катерина ингээ хагас галзуурлын байдалтай тэр ингээл сонь сони юм яриад дээрээс нь тэн ирсэн зочдын зарим нь согтцсон таагүй байж байдаг. Раскольниковын чи бодож байгаа юм л та. Хэдийгээр өнөөдөр баримтлагтаагүй ч гэсэндээ тэр будагчин хэрэг үйлсэн жинхэнэ гэмт хэрэгтэн биш гэдгийг нотлох нь цаг хугацааны асуудал. Тэгэхээр өөрөө баригдах нь ч гэсэндээ цаг хугацааны асуудал юм байна гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. За иймэрхүү юм болоод бэжсэн чинь нөгөө Лужин чинь тэр оршуулгын ёслол дээр гинэт ороод ирнэ. За тэр Лужин болохоор Катеринатай нэг байранд байр төрөлж байж байгаа гэд айл дээр дурдсан та бүхэн санаж байгаа болов. Тэгээ орж ирснээр энэ Соня надаас 100 рублийг манд хулгайлчлаа гэд Соняг шууд хулгай хэрэгт бүтэж байгаа юм. За яасан гэсэн чи оршуулгын өглөө нь болохоор Лужин Соняг дуудаад хэрхэн өрөвсөж хайрлаж байгаагаа хэлээд аавынх нь оршуулган дээр нь очиж чадахгүй. Гэхдээ одоо ойр зур хэрэгтэй зүйлдээ хэрэглээрээ надад бол маш харамсалтай байна гэд 10 рубль Соняд өгсөн байгаа байхгүй юу? Соня бүр маш их баярлаа гараа авсан. Тэгсэн чинь одоо эренгүүтээ би Соняг ингээд өрөвдөө дуудаад 10 рубль өгсөн. Тэгсэн чинь надаас зөрүүлээд 100 рубль хулгайлчлаа гэ. За тэгвэл Катерина бас нэг давуу тал нь Соняда 100% итгэдэг. Соня тэгэхээр охин бишээ тий. Соня өөрөө ингээд өөрийнхөө өмсөж байгаа гутлыг өөр хүн тайлж өгөөд өөрөө хөл нүцгэн явж чадхаар тийм сайхан сэтгэлтэй охин тийм зүйл байхгүй гэсэн чинь Лужин чинь тэнд агсраал Соня хин нэг нэгж миний 100 рубль угаасаа л гарч ирнэ гэдэг байхгүй. Тэгсэн чинь Катеринаас хөө тийм байхгүй гэдэг чинь али би харуулъя л да гэд. Юу гэх юм ингээд халаасын гадагшаа эргүүлсэн чинь баруун талынх нь халааснаас нь нэрнгэсээ 100 рубль унаад ирдэг. Тэгсэн чинь Лужин тэр хараачстай хулгайч байгаастай юмстэй боо юм болж байгаа. За тэгсэн тэр оршуулгын ёслол дээр нь бас одоо Катерина чи Мармеледовын эхнэр штэ тий амар олон нэрүүд дөрүүд байгаа болохоор бас талбай хэрэгжиж магадгүй. Тэгсэн чинь Катеринагийн түрээсэлж байдаг байрных нь эзэн Герман авгаа. Өстө гэртээ байранд амь хулгайч гэр бүлийг байлахгүй та нар зайлар мэлэр. Нөгөөд чинь бас хөөчж байгаа юм аа. За тэгээ Лужин чинь ингээл нэлээ агсраал буу юм болол чи өстө миний сайхан сэтгэлийн хариу ингэж барих юм уу энэ төр гэж хэлжсэн аа. За яах вэ? Гэхдээ би аавыг чинь бодоод чамайг одоо өнөөдөр ингээд өнчөө өрөөсөн үлдсэний чинь бодоод өршөөё гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь гинэт бас нэгэн өөр хүний хоолой гарна. Хин нэг нь хөөстө чи ингэх байсан юм уу гэж хашгираад ороод ирдэг. Тэр нь болохоор Лужинтай нэг өрөөнд өрөө түрээсж амьдарчаа. Нөгөө найз нь гэд яриадсан. Тэрээ санаж байгаа л найзтай хамт нэг өрөө түрээсж байгаа гэсэн. Тэр найз нь ороод ирсэн. Би болсон бүх явдлыг харсан. Чи ингээ Сонягийн гарт нь 10 рубль атгуулах үедээ нөгөө гартаа атгцсан байсан 100 рублийг Сонягийн халаас руу хийж явах чинь би бол өөрийн нүдээр харсан. Тэгээ би чамааг яг ингээд Соняг эвгүй байдалд оруулахгүй тулд 10 рублээр тусалж байгаа юм шиг боловч цаанаа ингээд асар их мөнгөөр тусалж байгаа юм байна. Ийм сайхан сэтгэлтэй хүн юм байна гэж чамаа бодсон. Гэтэл чи энд зүгээр Соняг хулгайн хэрэгт гүтгээд тэнгуүтээ Соняг уучлж байгаа дүр үзүүлээд боёо өөрийгөө нэг юм гоё өгөөмөр сайхан сэтгэлтэй хүний дүрээр харуулах гэж жүжиг тоглож байгаа гэж би ойлголоо гэдэг. Тэгэхгүй. Тэгсэн чинь тэндээс хүмүүс ч одоо тэр Лужинд итгэхгүй Лужины найзд итгэхгүй гэд хоёр талдаа гарцсан байсан чинь Раскольников тэр дундаас гарч ирээд угаасаа на Лужин чинь ийм амар залжин хүн гэдгийг хэлээд за тэнгүүт Соня хөрх юмтай уулнал эцэст нь цагаатагдж байгаа. Тэгээд энэ явдлыг одоо тэсгүй уйлаад гэрээсээ гараад гүйж байгаа. Хойноос нь Раскольников бас Сонягийн гэрт очив. Тэгснээ өчигдрийнхаа хэлсэн амлалтыг сана. Хэрвээ би танаа гэрт дахиад ирэх юм бол Лизаветаг хэн алсныг хэлнэ гэдээ амласан шүү дээ. Лизаветаг алсан юм аа гэдэг тойроо замаар ойлгуулж байгаа байхгүй юу. Соня гэсэн чинь уйлж хайлаад тэгээ надад асуусан асуулт бас амар хаалгацсан. Чи яах нь энэ вэ? Чи өөрийгөө яах нь энэ вэ гэж. Чи энэ хорвогийн хамгийн аз жаргал сөв хүн болсон байгаа багтаа гэж Соня асууж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл энэ хүн амны хэргийн дараа Раскольников сэтгэл зүгээрээ
гүн хямраад хинч биш болно гэдгийг Соня шууд ойлгодог. Чи яах нь вэ гэж эхний асуусан асуулт нь магадгүй Елизаветаг чи яаж байгаа юм бэ гэдэг асуулт байсан ба. Хоёрт нь чи яагаад өөртөө ийм зүйл хийж байгаа юм бэ? Буюу тэр гэмт хэргийг хийгээд дараа нь өөрийнх нь мэдэрсэн тэр гин бургийн мэдрэмж Раскольниковыг андаар нь алж байгаа гэдгийг Соня мэдэж байна гэсэн. Соня үргэлжлүүлээд юу ч болж исэн Раскольниковыг хизээж орхихгүй Сибирь рүү одоо цөллөгт явах байсан ч гэсэндээ хамт дагаад явнаа. Гэхдээ Раскольников гин бурууга хүлээх ёстой гэдгийг хэлдэг. Тэгээд байжсэн чинь нөгөө Лужинтэй хамт нэг өрөөг түрээсэлж амьдардаг сая Соняг аварсан найз нь гүйж орж ирээд Катерина гудамжинд хүүхдэд гарсан хүүхдүүдийн хамт тэгээ Катерина өвчөөх шүү байна гэж хэлдэг. Соня Раскольников хоёр нөгөө залуу чинь дагаагүй очсон чинь нэрэ Катеринагийн гудамжинд суудсан хүүхдүүдээ ингээ хүмүүсийн өмнө дуулж бүжгэлгээд загинж байна зандарсан байж идэг. Соня Раскольников за тэгээд Лужины найз тэгээд бүгдээрээ нийлээд Катеринаг уулна Соняг энд авчирдаг. Тэгсэн ч гэсэндээ Катерина одоо цусаар ханиалгаад нас барчдаг. Тэгтэл нөгөө Свидри биш тэ Свидри Соняг энд орж ирээд Дуняд санал болгосон 10,000 рублээрээ ерөөсөө Катеринагийн оршуулгыг хийгээд Катеринагийн 3 хүүхдийн нэг маягтайхан сайн асрамжийн газар байршуулах тэр ажлыг энэ мөнгөөр хийя гэж санал болгодог байхгүй. Раскольников яагаад гэж асуусан чинь Свидрийг болохоор би бүхнийг сонссон гэд нэм учир битүүлийг хариулт хэлдэг. Хоёр салаа утгатай байгаа зү тэ. Нэг нь бол хөрхий Катерина энд ингээд ирээд амьсгал хураалаа 3 хүүхэд өнчин өрөөсөн харгалз хөнгөө хоцорлоо гэдгийг сонссон гэдэг нэг утга байгаа. А нөгөө талаараа Раскольниковын дөнгөж сая Соняд хэлсэн бүх зүйлийг сонссон шүү. Буюу одоо энэ мэдээллийг ашиглаад Дунятай гэрлэх тэр зөвшөөрлийг Раскольниковоос авах юм далд санаатай байгааг нь Раскольников ойлгоод. За ингээд Раскольников бол ямар ч байсан Сониагаас гин бурууга хүлээх ёстой гэдгийг сонсоод өөрөө ч гэсэндээ за би гин бурууга хүлээе гэж шийддэг. Гэхдээ дараагийн хэдэн өдрийг бол яг манан дунд өнгөрөөж байгаа юм шиг өнгөрөө. За ямар ч тааш тэр манан дунд бол Разумихин найз нэрээ Дуняд хэн нэгэн үл таних хүнээс захиа ирсэн. Тэр захиаг унсны дараа Дунягийн сэтгэл санаа маш докторгүй болсон гэдгийг хэлдэг. За тэгэнгүүт Раскольников бол шууд за энэ Свидрийг Дуня руу захиа бичиж гэд мэдчихдэг. За тийм болохоор Раскольников Свидритэй ерөөсөө нүүр тулаад утраа ол гэрээсээ гараа явж исэн чинь нөгөө цагдаагийн мөрдөгч Порфиритэй шууд улаан нүрээрээ таарчиж байгаа байхгүй юу. Порфири гэсэн чинь өмнөх уулзалтаас тис өөр хамаагүй ийдэг. Тэр үед намайг тэд аашилсныг уучлаарай. Надаа чамайг тэр хоёр эмэгтэйг алсан гэдэг сэтгэл зүйн баримт хангалттай байсан ч гэсэндээ бодит нотлох баримт байхгүйсэн болохоор би жоохон санаа зовж ирсэн юм аа. Тэгтэл дээрэс нь будагчин залуу орж ирээд тэр хэргийг хүлээгээд бүх зүйлийг буснуулсан. Гэхдээ тэр будагчин залуу бол хуурамчаар тэр хэргийг хүлээжсэн гэдгийг би нотлсон гэдэг байхгүй. Гэсэн чинь Раскольников тийм үү тэгээд жинхэнэ алууч чинь хэн байсан юм бэ гэсэн чинь Порфири бүр юу ч болоогүй юм шиг амар тайван харснаа юу хүн гэж чийл алсан биз дээ гэж шууд хэлчихдэг. За тэгээд Порфири Раскольников санал болгонд 2 өдрийн бод хугацаа өгье. 2 өдөр чи бодоод ирээд өөрөө хэрэгээ хүлээх юм бол чиний ялчин ч өнгөрнө. Ер нь бол одоо хүртэл Порфирид яг бодит нотлох баримт байхгүй. Гэтээр нь бодит нотлох баримт болох нь бол цаг хугацааны л асуудал болчиход байгаа байхгүй. Хэрвээ өөрөө 2 хоногийн дараа ирээд гин бурууга хүлээхгүй юм бол Порфири өөрөө ирж баримтлах болно гэдэг хэлдэг. Тэгвэл одоо би ирэх чөлөөтэй юм байна штэ гэд Раскольников босоод явна. Ямар ч үсэн Свидритэй уучраа боллоо гэж хэлдэг. Нэгэн л одоо гин буруутай ил болох гэж байгаа юм чин Порфири хүртэл мэдсэн байгаа юм чин энэ Свидри гэдэг нөхөр Раскольниковын энэ асуудлыг ашиглаад Дуняг дарамтлах үедээ гэж боддог. Свидритэй нэг уушин газар уулзна. Свидри болохоор Дуняд санал тавьсан юм байна л да. Өөртөө хамт Америк руу зогтох юм бол их хэмжээний мөнгө өгнө гэж санал тавьсан. За тэгээ тэр хоёр яг иймэрхүү юм ярьж агаад салаад явж байгаа юм. За тэрний дараа болохоор Свидри Дунятай гудамжинд бас уулзаад цаг тавуулсан байна. А Дуня болохоор Свидригийн захиаг авсан. Захианд болохоор Свидри би чиний ахын талаар маш аимшигтай нууцыг мэднэ гэж бичсэн байсан. Дуня болохоор тэр нууц нь юу юм бэ гэдгийг олж мэдхийн тулд Свидритэй уулзж байгаа. За Свидригийн дотсон чинь Свидри болсон явдлыг ярина. Яаж Сонягийн гэрийн одоо хажуу өрөөнөөс нь Раскольниковын ярьсан зүйлийг сонссон бэ? Раскольников юу гэж ярьсан бэ гэдгийг бүгдийг нь Дуняд яриад хэрвээ чи надтай хамт Америк руу явахыг зөвшөөрөх юм бол би энэ талаар хүнд ч хэлэхгүй, цагтаад хэлэхгүй гэж сүрдүүлж байгаа. Дуня зөвшөөрөхгүй. Тэгсэн чинь Свидри бүр за яг тэгж болно. Гэхдээ би бүр хурц хэрглэж чадсан шүү гэд Дуняг занл хийлж байгаа байхгүй. Дуня тэгсэн
гар буу гаргаж ирээд Свидри рүү бууддаг. Тэгтээ ингээ хальт буудаа зүгээр толгойг нь хөнгөн шахтуулаад үлдээчдэг. Тэгсэн чи Свидри чи дахиад намайг бууд гэд өөрийгөө дахиад буудуулах тийм боломжийг Дүүниад олгож байгаа. Дүүний болохоор зүгээр буугаа хайчаад юу ч болж исэн. Бүр ахыгаа авахын төлөө байсан ч гэсэндээ би чамтай хамт хаашаач явахгүй гэж хэлээд тэр өрөөнөөс гараа авчдаг. За энэ бол Свидрид амар цохилт болж байгаа юм. За Свидри болохоор Дүүниагийн тэр үлдээсэн бууг нь авч халааслаа тэр шүн гараад баахан шоудаад гэх юм уу маргааш нь Соняг нь очиод Соняд 3,000 рубль өгдөг. За ер нь бол нилээл мөнгө төгрөг цацаал тараагаал яваад байгаа. За тэгээд Соня тэйжүүлдэг Раскольниковд 2 сонголт байгаа. Нэг бол Раскольников амиа хорлон, нэг бол Сибирь рүү цөлөгдөнө гэд. Яг энэ мөнгийг тэгэхээр чи яаж архилахаа өөрөө мэдэл гэдэг юм санаатай байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ Соня за би одоо ингээ Америк явах гэж байгаа явуулгүй бол болохгүй нэрээд гараа авчиж байгаа. Тэндээс гарч яваад Санкт Петербург хотоор Свидри баахан димий тэнүүчилж хагаад гадаа харуулъя гэж зогсчихсан нэг залуугийн хажууд ирстэй. Би Америк явах гэж нэг хэлэнгүүтээ Дүүниагийн үлдээсэн бууг гаргаж ирээд өөрийгөө буудаад нас бар. Свидри нас бардаг өглөө Раскол ээж болон Дүүний хоёрынхаа одоо байж исэн тэр байранд нь очиод ээжтэйгээ салах ус гүйцэтгэнэ. Сайн сууж агаарай гэд. Гэтэ яг яагаад гэдгийг ол хэлэхгүй. Ингээ буцаад гэртээ ирсэн чинь Дүүниа нэрчгсэн Раскольниковыг хүлээж идэг. За Раскольников ч гэсэндээ Дүүниа дүүдээ цадаагийн газар очиж гин бурууга хүлээгч байгаа гэдгийг хэлэхэд Дүүниа гин бурууга хүлээснээр нүгэлчин угаагднаа гэж хэлдэг. Гэхдээ Раскольников бас өөрийгөө жоохон өмөркөж оролтонд миний алсан тэр юм бол үнэхээр жигшмээр хүн байсан гэхэд Дүүниа бол гэхдээ л хүний аим бол хүний аим, гинтэр бол гинтэр гэж хэлдэг. За Раскольников цадаагийн газар очиж гин бурууга хүлээхээс өмнө Сониагийнхаар очино. Соня өмнө нь хэлсэн мэйжилтэй хэрэг чи гин бурууга хүлээгээр болох юм бол нөгөө хэрэгстэй зүйлтэй өгнө гэд. Тэр зүйлтийг нь авдаг. Тэгээ Соня болохоор Раскольниковыг олонний хөлийн газар очиод сөхөрч сууж агаад гим нүглээ намжил гэж уулнал хэлдэг байхгүй юу. Тэгсэн Раскольников нөгөө хар зах дээр очиод хүмүүсийн дунд ингээ сөхрөө суусан ч гэсэндээ ерөөсөө тэр өчлөн нүглийн тэр намжил нь амнаас нь гардаггүй. Дараа нь болохоор цагдаагийн газар очиод бүр цагдаагийн даргын туслагтаа хүртэл ярьж байгаа юм. Тэгсэн ч гэсэндээ гин бурууга хүлээдэггүй. Ерөөсөө хүлээхгүй. Өөр сэдвэл ингээл яриалаа гэсэн үг шүү дээ. Гэхдээ цагдаагийн газар байжгаад Свидри амиа хорлсон гэдгийг сонсно. За тэгээ сэтгэл зүйн нь бол яг дахиад тогтворгүй болчихж байгаа байхгүй. Цагдаагийн газраас би гин бурууга хүлээж чадахгүй байна гэж гараа явсан чинь цагдаагийн газрын хашаанд нь Соня ирсэн харцсан зогсож байдаг. Соня гэхдээ Раскольниковд юу ч хэлэхгүй зүгээр нүүрэнд нь маш их юм шаналл тодорсон. Гараа ингээ өргөөл доошоо болгосон чинь Раскольников за гэл тэр дороо эргээд цагдаагийн газар руу босч очиод дөнгөж саяхан тис өөр сэдвээр юм ярьжсэн цагдаагийн даргын туслагт нь Барцайлан зээлдүүлэгч эмгэн түүний дүү Лизавета хоёрыг алж дээрэмдсэн хүн би байна гэсэн чинь нөгөөт нь итгэхгүй штэ мэдээж мэл гайхаад цэл хөвгөрч. Саяныхаа өгүүлбэрийг дахин нэг удаа хэлээд номын маань гол үйл явдал дуусч байгаа. За зохиолч маань болохоор дараа нь 2 одоо энэ төгсгөлийн бүлэг нэмж оруулсан байгаа. За юутайч Раскольниковыг бол гин тэр үйлдэх үедээ сэтгэл санаа докторгүй байсан гэдэг үндслийг харж үзээд дээрэс нь өөрөө гин бурууга хүлээсэн гэдгийг нь авч үзээд Сибирт 8 жил хүнд хөдөлмөр эрхлэх юм цөллөгт явсан байдаг. За энэ бол шууд яг зохиолчийн өөр амьдралаасаа бичсэн байгаа сте тий. Дүүния Разумихин хоёр хоорондоо гэрлээд боломжтой болохоор Раскольниковын араас Сибирт очиж амьдрахаар шийдсэн бодцсон явж байгаа. Раскольников Дүүния хоёрын ээж нь одоо шүүх хурлын үеэр би энэ нууцаар агаад нас барсан байдаг. Соня болохоро нөгөө Свидригийн өгсөн 3,000 рублийг ашиглаад Раскольниковын хойноос Сибирь рүү яваад тэндээ оюуталчны юм ажилд орсон байдаг. Раскольниковын хувьд бол цөлийн эхний жил амар хэцүү өнгөрдөг. Би энэ ч гэсэн өвд нь за 32 настайдаа цөллөгөөс суллагтай юм л та харцангуй залуу насндаа. Гэтэ дараа нь хэн болохын юу хийх тэрийг мэдэхгүй. Ямар ч тач эргээд нийгмийн нэг хэсэг болохыг хүсдэггүй. За тэгээ нилээн бодсны эцэст мань хүн бол хүн алсан нь гэмт хэрэг биш. Харин хэрэгээ хүлээхгүй цаашаа амьдраад явж чадахгүй сул дорой байсан л гэмт хэрэг юм байна гэдэг юм бодолтой байдаг буюу одоо хүртэл хүн алсан нь буруу зүйл биш. Тэрнтэй ерөөсөө эвлэрэхгүй байгаа гэсэн. Гэтэ яг цаг хугацааны эрэхэнд Соня өөрийг нь ямар их хайрлаж байгаа. Гэтэ Сонягийн тэр хүнийг гэсэн хайр та абсолют буюу төгс гэх юм уу байгаа гэдгийг ойлгоод нэг удаа Сонягийн хажуу сууж агаад яг энийг ойлгонгуудаа Сонягийн хөлд нь сөхөрч унана. За тэгээд Сонягийн яг энэ их хайраас дахин шинээр мэдлэх
буюу одоо нөгөө Лазарус гэдэг түрүүний түүх явуулсан шүү дээ. Тэр түүхтэй эргэж ингэж холбогдож байгаа юм л та. Дахин шинээр төрөх эрч хүчийг гэх юм уу, хүч чадлыг олж авдаг. За ингэснээр бол бүх зүйл сайхан болноо. Хүмүүжээд гарнаа. Сайн хүн болж, сайхан амьдарч чаднаа гэсэн итгэл үнэмшилтэй болж авч байгаа. Гэхдээ Раскольников засан хүмүүж итгэдэг гэх юм уу? Маш их цаг хугацаа ордог, маш их саад бэрхшээлийг давтгаа гэж өөрөөр хэлбэл тархин дотроо өөрөө өөртөөгөө энэ тэмцэлтэй л байсан юм байна. Ямар ч байсан зохиолч Достоевский яг өөрийнхөө амьдралаасаа шууд ингээд санаа аваад бичсэн хэсгүүд нэлээд байгааг та бүхэн бас анзаарсан байх гэж бодож байна. За ямар ч тач энэ номд гарч байгаа гэмт хэрэг бол яг хоёр хүний амь насанд хүрсэн ийм аллага байгаа. Харин ял шийтгэл нь бол Сибирт 8 жил хүнд хөдөлмөр хийх ийм ял байгаа. Гэхдээ нөгөө талаасаа миний яг ойлгож байгаа. Жинхэнэ гэмт хэрэг нь болохоор ёс суртахуунгүй өөрийгөө бусдаас дээр гэж боддог. Тэр эго. За жинхэнэ ял шийтгэл нь болохоор сэтгэл зүйн тэр шаналл хаас галзуурлал байсан юм болов уу гэж ойлгосон. Мэдээж хүн болгон уншаад өөр өөрөөр ойлгоно. За тэр бүх хэл нэг хүн амьдралынхаа яг ямар үед уншиж байгаас шалтгаалаад ойлгох зүйлтэй тэр юуг нь илүү олж харж ийн, ямар нюансыг нь илүү мэдэрч ийн гэдэг нь өөр байх учраас та бүхэн яг өөрсдөө уншаараа. За яг номын хувьд бол ийм сууц зохиолчийн агуу бүтээл байгаа учраас би нэг шүүмж хэлхийн цаашаа. Гэхдээ миний хувьд бол нэг жоохон тийм сунжруу санагдсан. Харилцан ярианууд маш урт төслүүд айгүй их. Гэхдээ нөгөө талаасаа энэ нь бол мэдээж дүр бүрийн онцлогийг тухайн нийгэм цаг үеийн байдлыг өссөн төрсөн орчны сэтгэл зүй гэх тэр бүх зүйлийг нь илүү нарийн гаргаж ирэх гээд яг юм бодит хүний амьдралыг уншиж байгаа юм шиг гаргаж ирэх гэж урт битсэн мал гэж бодож байна л доо. Бас нэг сонин санагдсан юм болохоор дөрүүд хоорондоо амар ойрхон амьдраад байгаа шүү дээ. За бидний мэдж байгаа бол Катрина, Соня, Раскольников, Разумихин гэдэг энэ хүмүүс чинь бүгдээрээ ядуу хүмүүс. Гэтэл мөнгөтэй шинээр ирж байгаа хүмүүс Свидрей байдаг ч юм уу, Лужин байдаг ч юм уу. Яг энэ хүмүүстэй зэрэгцээд нэг байранд ингээ байр түрээслээд амьдраад байгаа нь жоохон сонир санагдсан. Гэхдээ түрүү хэлсэн одоо ойрхон байгаанаас номын үйл явдалт нь л тус төхөн болох гэсэн л зүйл байх л та. За тэгээ ном дээр гарч байгаа гол сэдэв бол мэдээж гин буруу, ёс суртахуун, гимшил, сэтгэл зүй гэдэг иймэрхүү сэдвүүд байгаа. Достоевскигийн хувьд бол энэ яг үнэндээ миний одоо Достоевский уншсан анхны ном боллоо. Тэгээ бусад номууд дээр ч гэсэндээ яг иймэрхүү сэдвүүд гол нөгөө theme гэж ярдагтэй том сэдв нь болж яригддаг гэсэн. За ингээд гэмт хэрэг ба ял шийтгэл хэмээх энэ зохиол та бүхэнд таалагдсан байх гэж бодож байна. Хангалттай хэмжээнд хүргэж чадсан байх гэж найдаж байна. Удахгүй дараагийн номороо ирээд уулзцгаая.